таны илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Хансаг байдлын төгс шийдэл. Төсөөлөл мэдрэмжийн бодит бүтээл. Их хотын зүрхэнд сүндэрлэх өндөр зэрэглэлийн орон сууц UB Central Residence. Эхэн таны хүлээсэн учирлээ. UB Central Residence тун удахгүй ашиглалтанд орно. Тайз дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн цэцлээ. Улс төр их тийм дондж байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 200 грамм. Сонгоёо багван дугаа их хоёр өдрийн гадар уухгүй. И шийдэл сайн муу хэлэх гэж гисэн Монголд. Хиний санжиг байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр энэ таягаад наваг ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад дийлээгүй шүү дээ. Өөр зорилготой, улс төрийн зорилготой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л дээ. Энэ чинь өөрөө ийм гажин байхад бид нэг дэврээгэл 20 жил явуулчлаа. Бид нар сони юм одоо их хурлын гишүүний бүр ирэх гэж байна. Орой мэнд үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочноор Монгол улсын 28 дахь ерөнхий сайд Цаахан Бэлэг өргөдөө ирээд байна. Танд орой мэнд хүргье. Оройны мэнд тэгээ өнөөдөр бас телевизийн долгионыг C1 телевиз дээр харуулад энэ телевизийн нэвтрүүлэг үзэж байгаа бүх үзэгчтэй энэ үчийн мэндийг хүргэе. Тэгээд сүүлийн 6 сар бараг ерөнхийдөө олон нийтлөө үндсэндээ гарсангүй. Тэгээд энэ гарах боломжийг олгосон танай телевизийн хамт олон нэвтрүүлэг бас мөнгө хөсөлтөндөө бас талхснаа илэрхийлье. За баярлалаа. Үзэгчид маань гайхаж байгаа бах тайз солигдсон байгаа. Манай цензургүй яриа нэвтрүүлгийн тайз өнөөдөр багахан асуудал үүсгэсэн учраас бид энэ тайзан дээр нэвтрүүлгээ хийхэд бэлэн боллоо. За албан тушаалаа өгснөөс хойш та бараг нэр 6 сар, 7 сар орчим олон нийтэд гарсангүй. За энэ хооронд юу хийв? Амарсан уу? Ажил хийсэн үү? Ер нь тэгээд удаагүй уулзсан хүмүүстэй уулзгаар нүүр амчин тэнийцсэн байна. Их сайхан амарсан царай зүс орцсон байна гэдэргээд тэгж байгаа. Тэгэхээр бас өөрөө ч тэр үедээ бол мэдтгүү байсан. Тэгээд зарим хүмүүнтэй уулзгаар таны ажлын өрөөр орохоор ч ингээд өс мөсний чинь юм мөртөлж байгаа хоошоо явж байсан шүү дээ. Одоо буцаад гайгүй болцсон байна гэд тэгжинлээ. Тэгэхээр бас ерөнхий сайдын ажил гэдэг бол өөрөө амаргүй ажил л да. Тийм учраас бас магадгүй бас ажлын ачаалал элдв юм нөлөөж ирсэн баг. Тэгээд 6 сар ямар ч байсан өнгөрснөө дүгнэх цэгнэх бас араасаа залгамжилж байгаа хүмүүстэй ажил хийх болцоог нь олгох ер нь бас ингээд нэг улс төрийн халуун сэдв рүү юуны төрөнд тулгүй гүйж ороод байхгүй бас тайван сайхан стрессгүй амьдралаар амьдарч үзлээ. Тэгээд их сайхан бас цаг хугацааг ялангуяа 100 амар бол сайхан өнгөрсөн. Гэхдээ бас улс орны маань бас байр байдал бас тийм сангүй байгаа учраас тэгээд өнөөдөр ч гэсэн бас ер нь хурж ирж оролцъё гэж бодлоо. Тэгээд өнөөдөр ерөнхий сайдын хуваар юм уу их хурлын гишүүний хуваар биш дугаар хорооны иргэн сайхан билег өмнө байхын асан масан гэсэн тодтолтой иймэрхүү байдлаар оролцож байгаа учраас бас юу сансан ботсон зүйлээ ямар нэг байдлаар албан тушаалын юм уу эсвэл байр суурийн хувьд бас зөвдөх болоо буруудах болоо санаа зовоод авахгүйгээр илэрхийлэх тийм болцоо бол гарах болов. Тэгээд албан тушаалыг хүлэггүй юу? Хүлээс тайлагдах байх. Хоёрдугаар бас мөнх баясгалан ярилцж байгаа учраас илтөө үдсэн, шортсон, сүдсэн янз бүрийн юм асуух байх гэж бодож чинь. Тийм учраас бас энэ болцоо гаргаж өгсөнд бас талархаж байгаа дахиад илэрхийлье. За мэдээж амарсан байна хувь хүний хувьд тийм үү? За амархтай чинь зэрэгцээд арчилсан намын ялагдал гэдэг юм ирсэн. Та бүхэн бүгдээрээ амссан баг тий. Тэгэхээр арчилсан намын ялагдал юунд байсан бэ? Энэ дэр та ямар үнэлэлт дүгнэлт хийв? Тийм энд бол ямарваа нэг байдлаар нэг тийм одоо Еврика гэж орилоод авах юмнууд бол харьцангуй
цөөхөн. Ягаад тэгэхээр зэрэг бид нар парламентын ингээ 6-7 сонгуулийн дундуур явлаа. Тэдний чиний бас 4-5 ерөнхийлөгчийн сонгуулийн дундуур, орон нутгийн сонгуул гээд. Тэгээ ерөнхийдөө бас яг ийм байдлаар бид нар 2000 онд бас нүүр тулж ирсэн. Ерөнхийдөө ингээд нэг өсөхгүй нэлээд хүндхэн байдлаар ийм ялагдал авч байгаа юм 2 дахь тохиолдолтой бол учирч байгаа. Тэгээд ерөнхийдөө ялагдлын маань шалтгаан уг сурвалж нь бол их одоо цөөхөн объектив хүчин зүйл дээр л байдаг шүү дээ. Бид нэр ив нэгдэлгүй үедээ харилцан бие биенийгээ хүлээн зөвшөөрөөгүй үедээ нийлж нэг сайн баг болж ажиллаж чадаагүй үедээ иймэрхүү байдлаар бол бас яг асуудлыг бол тулгарч ирсэн. Тэгээ энээсээ яаж гардгүй бид нар дахиад дутагдлаа ярьдаг, хийх ажлаа төлөвлөдөг, шинээр одоо зарчмаа тодорхойлдог. Энэ бүх зүйлээ бид нар хийж чадах юм бол одоо эргээд бас нэг сонгуулиар бол бүх асуудал бол шийдэгдэхгүй. Тэр тутмаа бол ардчилсан намын хувь заяа ч гэсэн бол шийдэгдэхгүй. Тийм учраас бид нар бол хийх ажил бол их байна. Тэгээ энэ ажлуудаа бол эхлүүлээд явж байна. Тийм учраас сонгуулийн ялагдсан шалтгаан гэдээ ярих юм бол маш олон сэдв бол ярих байх. Гэтэ энэ таны төлөвлөгөөнд байгаа эсхийг мэдэхгүй учраас ингээд төр зогсъё. За ардчилсан нам ялагдаад одоо тэр ив наримлаа буцаад сэргийг одоо доторх шинжилвэл тэр бол таануусын асуудал тийм үү? Энэний ардчилсан нам ялагдсанд ард түмэн бас ялагдсан юм шүү. Яагаад тэгэхээр ард түмэн та бүхний ив нэгдэлгүй байдлаас болж нэлээд хохирсон уу? Та тэгж бодож байна уу? Ер нь би бол Монгол улсын яг энэ төрийн тогтолцоо, ер нь цаашдын хөгжилт бол энэ хоёр гол нам бол голлох байр суурь бол баримтлан. Цаашдаа ч бол мэдээж ингэж явна гэж ингэж боддог. Энэ хоёр намын төлөвшлөөс энэ хоёр нам хэрхэн цаашаа бол бас улс орныг бодлого руу удирдах явахаас мэдээж Монгол улсын ерөнхийдөө цаашдын хөгжлийн чиг хандлага бол тодорно. Тийм учраас бол энэ хоёр нам хэр хурдан төлөвшөж чадна, хэр хурдан бие бинийгээ хурцлж эрэлзэж чадна. Тэр хэмжээгээр бол бас бид бүхний хөгжлийн бол дүр зураг бол тодорхойлно. Тийм учраас би бол бас тантай санал нэг байна. Ардчилсан намын өөрийн ялагдал гэдэг бол бас яг тодорхой хэмжээгээр бол бас яг энэ улс орны хувьд, ард түмний хувьд ч гэсэн бас яг энэтэй бол холбогдож бол ойлгогдож таарна. Тэгэхээр бодлогын хувьд бид нар юун дээр алдав, юун дээр хүргэж чадсангүй, эсвэл юуг дутуу хийв гэдэг ч юм уу, эсвэл юуг буруу хийв гэдгийг бол бас ярих энэ болцоо бол гарч ирж байгаа. Ингэж харж. За 6 сарын 28 2016 оны 6 сарын 28-ны өдөр магадгүй та маш хариуцлагагүй мэдээлэл хийсэн баг. За энэ бол Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49%, Монголын тал дээр лээ гэдэг таавал баярын мэдээлэл хийсэн. Ерөөсөө цаг хүрэхгүй хугацааны дараа Монгол ардын нам бол Луурдад авчихлаа гэдэг мэдээллийг хийсэн. Үүнээс болж сонгуулийн дүн эргэсэн байх магадлал бий юу? Ер нь бол процесс маань өөрөө эргээд одоо бол ингээд сонгуул дууссан ерөнхийдөө улс төрийн хэрхэл жоохон намжсан байгаа үед энэ асуудлуудаа нэг харах хэрэгтэй л доо. 6 сарын ихээр Эрдэнэт бол Монгол улс руу шилжих энэ болцоо бол гарч ирлээ гэдэг ийм асуудал засаг дээр яригдаад бид нар засгийн газрынхаа хоёр чуралдаанаар энэ асуудлыг хэлцээ. За ингээд улс төрийн сонгуул явж байгаа ийм ороо босгоо цаг үеэр энэ асуудлыг бол бас хитрхи ингэж одоо бэлтгэлгүйгээр гаргана гэдэг маань өөрөө буруу. Тийм учраас бол энэ асуудлаа бол сайдвар үүсгэх ёстой. Засгийн хэмжээнд шийдэх ямар асуудлууд байна, их хурлаа ойлголцох ямар асуудлууд байна, энэ бүх зүйлээ үүсгэх гэдэг дээр хуулийн баг одоо бусад одоо олон хүмүүс бол ажилласан. Тэгээд ерөнхийдөө бол сонгуультай ер нь бол 6 сарын эхнээс бол энэ асуудал бол үүссэн юм байна. Тэгээд 6 сарын 29-нд бол сонгуул болсон. Та бүхэн мэдж байгаа 6 сарын 27-ны шөнөөр бол сонгуулийн сурчлагаа дуустдаг. Намуудын дарганаар оролцсон хамгийн сүүлийн одоо халз маргаан ярилцлага 6 сарын 27-ны орой явсан шүү дээ. Тэгэхэд ч энэ асуудал үндсэндээ бол хөндөгдөөгүй. Тэгээд үндсэндээ бол тийм дууссан. Харин 6 сарын 28-нд бид нэгэнт одоо сонгуулийн сурчлагаа дууссан ямар ч үйл ажиллагаа хийхгүй учраас засгийн газрынхаа хуралдааныг хийе. 2 өдрөөс 1 өдөр бид сонгуулийн сурчлагын сүүлийн өдрөөр хойшлуулсан байсан. 6 сарын 28-ны өдөр өглөө засгийн газрын хуралдаанаа хийсэн ямар нэгэн асуудлууд бол байгаагүй тэн дээр зүг зүгээр одоо хуралдаан дуусаад тэгээд гэртээ хараад үдээс хойш түр амраад одоо маргааш сонгуультай учраас орё гэдээ байж итэл гинт одоо үдээс хойш 4-5 цагийн үед бол их хурлын дарга бол надлуу ярьсан. Танаа засгийн газарт байгаа 3 Монгол Ардын Хувьсгалт намын 3 сайд мэдээлэл хэвлэлийн баг хурал хийж байна. Ингээ Эрдэнэт асуудал ярьлаа. Хоёрдугаарт хойно одоо Оросын хэвлэлээр энэ асуудлууд гараад ирлээ. Ерөнхий сайдын хувьд бол гарч ийн асуудалтай тайлбар өгөө. Тайлбар өгөхгүй бол одоо сонгуул ялагдсны юм уу сонгуулийн одоо үр дүн эсрэгээр ирсэн тохиолдолд энэ асуудал бол бас энэ асуудлыг яагаад яриаг юм бэ гэдэг энэ асуудал
рүү бол орно. Тийм учраас гарч ийн асуудлаа тайлбарлах хэрэгтэй гэдэг ийм зүйл бол ярьсан байна. Тэгээд яриад асуудлуудаа бэлдээл тэр чинь ерөөсөө цагийн дотор асуудлуудаа бэлдээд нэг 6-7 цагийн үед орой өрөөндөө хэвлэлийнхнийг дуудаж байгаад би өөрөө таны хэлдэг саяны хариуцлагагүй гэж хэлж байгаа. Би бол энэ бол маш хариуцлагатай асуудал. Тийм учраас хариуцлагатай мэдээлэлээ бол хийсэн. Хариуцлагатай мэдээлэлээ хийсэн орой 8 цаг 20 цагаас телевизийн мэдээнүүд явдаг шин. Тэгээд маргааш өглөө нь сонгуул болсон ийм л процесс. Тэгээд одоо юу гэдэг зарим манай улс төрчид манай нам дотор ч гэсэн тиймэрхүү хүмүүс бас нэг байдаг. Ингээд бид нар бол 4 жилийнхаа үйл ажиллагаагаар дүнгээ тавиулж байгаа шүү дээ. Тэгээд нэг Эрдэнэт үйлдвэр 51% Монголд байжгаад 49% нэмэгдээд Монголын талд ирж гин гэдэг нэг мэдээлэл. Одоо нөгөө талаас энэ 49% юу болчих вэ, ирчих вэ гэдэг ийм асуудал хоёр ганцхан шөнийн дотор сонгуулийн сурталчилгаа хийж болохгүй байсан шүү дээ. Нэг ч хүн дуурахгүй байгаа ийм зүйл дотор сонгуулийн ялагдлын одоо үндсэн шалтгаан юм шиг ингэж гинхнээр тайлбарлах юм бол бид нар бол бас асуудлуудаа харж чадахгүй байгаа л гэж бодож байгаа. Тийм учраас сонгуулийн ялагдсан олон шалтгаануудын нэг рүү бол оруулж болох байх. Хэрвээ үнэхээр хүсчихвэл үндсэн шалтгаан мэтэр ингэж ярих юм уу? Ганц одоо мэдээлэлээс болж энэ сонгуульд нөлөөлнө гэдэг бол би бол асуудлаа бол бүрэн харж чадахгүй байна л гэж бодож байгаа. Сонгуулийн ялагдлын шалтгаанууд инээ тэрэ гэж юм ярих юм бол маш олон зүйлийг бол ярьж болно л доо. Саяны хэлдэг эв нэгдлийн асуудлууд байна. Их олон одоо яг хамгийн гол нь бид нар 17% эдийн засгийн өсөлтөөс яг эдийн засгийн хямралуугаа бид нар ороод зөвхөн 3.1% өсөлтлөө хурж ирж байгаа энэ тохиолдол дээр дээрэс нь банк санхүүгийн байгууллагууд дээр манай яг энэ компаниуд дээр тэдний зээлжих боломж дээр юм хийх боломж дээр эргээд нөө эдийн засаг агшиж байгаа яг энэ мөнгөний урсгал өөрөө нийлүүлэлтэнд багасж байгаа энэ нөхцлүүд тэгээд дээрэс нь ажлын байраа хадгалах гэж бидний авч явуулсан бодлого гэдэг ч юм уу. Ингээд энэ зүйлүүдийн үр дүн. Тэгээд хамгийн гол нь бүтээн байгуулсан маш их олон ажлууд байгаа ш бид нар өнгөрсөн 3 жил 4 жил. За тэр тухай хоёулаа яг дараа нь энэ бүх зүйлүүдийг хүмүүс рүү хүргэж чадсан уу үгүй юу гэдэг. Ингээд ярих юм бол их олон шалтгаанууд байна л дээ. Тий яг шалтгаанууд юу яг хоёул ямар ч үсэн эдийн засгийн асуудлаар бол ярина. Эхлээ хоёулаа 49% дуусгачихдаг хөө. За улсын хурлын байнгын хорон дээр таныг дуудаж танаас асуулга авч гишүүд ярилцсан тийм үү? Эрдэнэтийн 49% асуудлаар. За энд би таны нэг үгийг одоо хүртэл гайхдаг байхгүй юу? Би тухайн үед цаг хугацааны хайчингал дотор байсан гэж. Тэр хайчингал гэж яг юу юм бэ? Яг тэгэхээр зэрэг их хурл тэр үед байхгүй байсан. Бүх их хурлын гишүүд тараад өөрийнхөө тойрог дээр сонгуулийн кампаниар явцсан. Их хурл хуралдах боломжгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт бас яг 3 улсын тэргүүний өмнө энэ асуудлыг шийдчихвэл сайн байна гэдэг энэ зүйлийг бол нөгөө асуудлыг шийдчихсэн хүмүүс маань засгийн газарт бол маш эрчимтэй тавьсан л та. Тэгээд энэ асуудлыг ер нь хурдан шийдэхгүй бол асуудал бол нэг 2 сарын өмнөөс бол явагдаад эхэлсэн байна. Тэгээд энэ асуудлаа хурдан одоо Монголын тал энэ асуудлыг шийдэхгүй бол энэ асуудал бол үндсэндээ шийдэгдэх болцоогүй. Их хурл намар мамрыг ингээд хүлээгээд явах юм бол энэ асуудал байхгүй болох юм байна. Нэг өөрөөр хэлбэл Монгол өнөөдөр хүртэл 51% тагаа Оросын тал 49% тагаа энэ асуудал үлднэ. Ерөнхий сайдын хувьд би өөрөө шийдвэр гаргах шаардлагатай болсон. Яг энэ нөхцөлд. Тэгээд үнэхээр ботсон л доо. Энэ бол Монголын 51% тагаа холбоогүй асуудал. Харь улсад байгаа 49% тагаа холбоотой асуудал. Энэ харь улсад байгаа 49%-ийг Монгол улсад авчрах энэ боломж одоо ингээд өвлөн чөлөөний нартай адилхан ингээд хэсэг хугацаанд гарахад энийг хэрэгжүүлж чадаагүй одоо доожоогүй ерөнхий сайдчдын шийдвэрээ гаргаж чадаагүй. Ингээд Эрдэнэт үйлдвэр 100% Монголын талд ирэх энэ боломжийг алдсан ерөнхий сайдчдыг хэлүүлэх надад үнэхээр хүсэл байгаагүй. Засгийн газраар энэ асуудлуудыг ярьсан. Бүх сайд нар маань үндсэндээ бас Эрдэнэтийг бол Монголд орж ирэх нь бол зөвөө гэдэг бол ярьсан. Тэгээ энэ асуудлыгаа бол бид нар бол ерөнхий сайдын хувьд бол шийдэх нь зөв юм байна. Эрдэнэтийг алдсан биш. Эрдэнэтийг олж авчирсан ийм ерөнхий сайд байх ёстой. Миний оронд хэн нэгэн хүн ерөнхий сайдын ажил хийж исэн бол яг Монгол хүнийхээ хувьд эх орондоо хайртай хүнийхээ хувьд ийм шийдвэрийг бол ямар нэг байдлаар эргэлзэхгүй гарах байсан болов уу гэж би өнөөдрийг хүртэл бол би тэр юу гайхаад идэг байхгүй юу. За хайчингал гэж та энийг хэлээд байгаа юм байна. 6 сарын 13-нд энэ шийдвэр гарсан тийм үү? Тэгээд 6 сарын 23-нд Ташкентад 3 улсын одоо ерөнхийлөгч нар уулзах байжээ. Яагаад тэр ерөнхийлөгч нарын уулзалтанд зориулж 49% заавал Монголын зэс корпорацид ирсэн байх ёстой байсан. Тэр 23-ны уулзалт юурайч холбогдолтой байсан? Ер нь бол хоёр улсын харилцаанд бол бид нар бол болцоогоо байнга ашигладаг. Байнгын чиглэлээр бол
ялангуяа өндөр дээд түвшний уулзалтуудыг бол аль болох үр дүнтэй ашигтай болох талаар бол хаанаас олж хармааж ажилладаг. Тэгээд энэ болцоо бол ингээд хоёр улсын бас тэргүүн уулзж байхад нааны энэ асуудал шийдчих энэ болцоог Оросын тал дээр бид нэр бүтээгээд ирлээ. Тэгээд энэ асуудлаа одоо ингээд харах хэрэгтэй л дээ. Өнөөдөр яг төрийн ямар албан тушаалтан, ямар компани эсвэл хэн нэгэн хүн юм уу байгууллага одоо Эрдэнэтийн 49%-ийг Монголд авчрах талаар яриа хэлцээ. Сүүлийн жилүүдэд хийвэ гэдэг энэ асуудлыг бид нар харах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ Монголын компани өөрсдөө хөөцөлдөж жагаад олоод аваад ирлээ. Биднэрт бол цаг хугацааны хувьд ийм боломж байна. Монголд ирэх боломж байна. Энийг яагаад ашиглаж болохгүй юм бэ? Яагаад ашиглаж болохгүй юм бэ? Үндсэндээ энэ асуудлууд засгийн газар асуудлуудаа хурдан шийдээд энэ асуудлыг дэмжиж явж чадсан учраас энэ уулзалтаас өмнө 6 сарын 17-ны өдөр энэ асуудал эцэслэгдсэн байдаг юм л. Яг хувийн компаниг бол би ойлгож байна. Хувийн компани бол өөрсөндөө ашигтай өөрсдөө хийх гэж байгаа диилийн төлөө л явна тийм үү? Та бол Монгол улсын ерөнхий сайд шүү дээ. Хувийн компанид огт хамаагүй байх ёстой. Гэтэл яагаад тэр Ташкентад болох уулзалтын өмнө энэ асуудлыг шийдэх ёстой болсон юм? Тэр уулзалт ямар ач холбогдолтой юм? Таныг тэр уулзалтын өмнө энэ шийдвэрийг гарга гэж хэн шахсан юм? Ямар нэг шахсан хүн бол байхгүй. Тэгээд хоёрдугаар энэ боломж бол асуудал энэ 6 сар шийдэгдэх боломж байна л гэдэг ийм зүйлтэй. Дараа нь бид нар энийг баталсан зүйлээ авчираа зөвхөн танай компани авах болцоотой юм уу гэдэг энэ зүйлээ гаргаж иргэсэн. 6 сарда тухайн компани бол гаргаж авчирч өгсөн байхгүй. Орос технологи компани одоо хариуцлагатай албан тушаалт нь нэгдүгээр албан тушаалт нь бид нар бол энэ асуудлаар Монгол улсын засгийн газрыг оролцуулаад хэн нэгэн этгээдтэй урд нь бол яриа хэлцэл хийж байгаагүй, цаашаа хийхгүй. Харин энэ гэрээ хэлцлийг одоо хийвэл болцоо бол байна гэдэг энэ бичгийг бол авчирч өгсөн. Тийм учраас засгийн газар бол цаг алдахгүй энэ шийдвэрийг бол гаргах шаардлагатай гэдэг ийм шийдвэрийг бол гаргасан ба. Миний бодлоор бол зөвхөн Ташкентад Монгол улсын ерөнхийлөгч Путинтэй гар барихтаа Эрдэнэтийн асуудлыг шийдсэн шүү дээ гэж гар барихын төлөө тэр шийдвэр гарсан юм. Хэрвээ тийм байсан бол тийм юм болно шүү дээ. Тийм юм болоогүй. Бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Энэ асуудал бол Ташкентын уулзалтын өмнө 6 сарын 17-нд болсон. Тэгээ ерөнхийдөө энэ Эрдэнэтийн асуудлыг ингээд тойроод ингээд ярихаар бид нар энэ чинь үүлэгдэхүүн гишүүнийхээ байрыг солилцсон юм шиг ийм зүйл харагдаад байдаг байхгүй юу? Харь улс өөрийнхөө 49%-ийг Монголд аваад ирлээ, өгчлөө. Яг ийм маргаан, ийм хардлага, ийм асуудал, ийм улс төр бол энд биш өөр газар явж явах хэрэгтэй шүү дээ харь улсад нь. Тэгээ бид нар ингээд Монгол руу 51%тай байсан бид нар 100% болгосон энэ хэрүүл өнөөдөр Монголд явагдаад байгаа байхгүй их сонь. Одоо Оросын хэвлэл дээр ямар нэг юм дээр Орос улсад одоо юу гэдэг Оросууд бид нар яагаад 49%-аа Монголд өгчвөө гэдэг хэрүүлийг улс төрийг хэн нэгэн хүн хийж гэнэ. Тийм байхгүй шүү дээ. Тэгээ бид нар тийм учраас одоо энэ дээр нэг ойлголтуудаа бид нар нэг болгомоор байгаа юм аа. Энэ Эрдэнэт үйлдвэр 100%, 51 төрийн өмчтөр юм 49% нь Монголын талд ирж байна. Бид нар хувийнхаа компаниг өнөөдөр ерөөсөө өөрийнхөө юм гэж харж өнөөдөр хүртэл сураагүй шүү дээ. Өнөөдөр хүртэл чадахгүй шүү дээ. Яагаад энэ 49%-ийн өнөөдөр ногдлаа шиг харь улс руу зөөгдөд гарч явах хэвтэй. Өнөөдөр 49% ногдлаа шиг Монгол улстай үлдчихэв. Бид нар энэ компани тийм учраас миний түрүүний асуусан өөр яг ямар албан тушаалтын энэ асуудлыг хөөцөлдөж явж ирсэн. Хоёр улсын өндөр түвшний уулзсан дээр хэн асуудлыг ярьж ирсэн. Тийм байхгүй. Монгол хүмүүс компаниуд хувийн хвшил маань өөрсдөө хөөцөлдөж явж байгаад бүр Оросын одоо хамгийн дээд түвшин хүртэл шийдвэрээ гаргуулад аваад ирч чадчихжээ шүү дээ. Тэрийг яагаад Монгол улсын төр засаг дэмжихгүй байх ёстой байсан юм. За яагаад цаг хугацаанд нь хурдан шийдэхгүй байх ёстой байсан юм. Бид нар энэ асуудлуудаа өнөөдөр хариулт өгөх ёстой байхгүй юу? Тийм ээ тий. Хувийн компани маань 49% аваад Монголд хүрээд ирж одоо Монголд татвараа өгнө тийм үү? Энэ бол хувийн компани зүгээс ерөөсө буруутгах юм биш. Би зүгээр таныг төрийн өндөр албан тушаалтны хувьд яагаад тухайн үед хууль зөрчсөн бэ? Одоо таныг буруутгах үндслэл тэр л байна л да. Та тухайн үед хууль зөрчсөн үү? Ямар хууль зөрчсөн жишээ? Үндсэн хууль. Ямар үндсэн хууль вэ? За үндсэн хуулийн би энд бэлдсэн байгаа. Манай найруулагчд дэлгэцэн өгчөхдөө үндсэн хуулийн одоо 25 дугаар зүйлийн 15 дугаар зүйлд байна л да. Засгийн газрын за энд одоо гарч ирж байна. 15-ын 1 15 дугаар зүйл хоёр дээр. Та тийш харж болно. За энэ дээр болохоор 15 дугаар зүйлд ингэж байгаа. Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол улсын олон улсын гэрээг сойрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох бас цуцлахыг улсын хурал шийднэ гэсэн байна. Тэгэхэд эн чинь бол олон улсын хэлээр мөн манай Монгол улсын засгийн газрын гаргасан тогтоолыг олж үзсэн үү? Ямар тогтоолыг? Харин яг энэ асуудлыг шийдсэн тогтоолыг тэр тогтоолын 3 дугаар заалт дээр яг энэ заалт байдаг байхгүй юу?
улсын их хурлд энэ асуудлыг одоо энэ гэрээтэй холбоотой энэ асуудлуудыг улсын их хурлд хэлэлцүүлж шийдвэрлэх үүргийг аж үйлдвэрийн сайдад өгсөн үүрэг үйдэг. Яг энэ үндсэн хуулийнхаа дагуу засгийн газар хэлэлцүүлээ тий энэ асуудлуудыг улсын их хурлд оруулж хэлэлцүүлээ гэдэг. Гэхдээ сонгуулийн үр дүн өөрөөр гараад манай засгийн газар бол үйл ажиллагаа бүрийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Тийм учраас би байнгын орооны хуралдаан дээр очиж хэлсэн байхгүй. Одоо засгийн газар яг энэ одоо хуулийнхаа дагуу энэ асуудлаа улсын их хурлд оруулаад одоо энэ асуудлуудыг улсын их хурлд танилцуулах энэ асуудлаа бол хийх ёстой. Олон улсын гэрээгээр заагдсан одоо Эрдэнэт үйлдвэрийг олон улсын гэрээс энэ гэрээгээ хүчингү болох асуудлаа улсын их хурлд оруулж хэлэлцүүлэх ёстой. Засгийн газрын гаргасан 3 дугаар тогтоолынхын дагуу ингээд энэ процесс өөрөө цаашаа үргэлжлээд явах ёстой юм. Тэгэхээр одоо энэ ажлын хэсэг эдгээр нь ажиллаж байгаа гэсэн. Тэр ажлынхаа хэсгийн дагуу энэ процессуудаас дуусах ажиллагаа бол бас хийх болно гэж ингэж. Улсын хурлын дэд дарга нямд оржуул энийг маш хатуу эсэргүүцэж янз янзын хэлбэрээр байр суурь илэрхийлсэн. Энэ бол луйвар, Монголын хөрөнгийг луйварцсан, одоо энэ худалдаа хөгжлийн банкны орхон сайхан яаж илэрхийлсэн? Бүгд хуйлдсан гэд Эвлийн багвар л хийсэн. Харин би одоо тэгээд нэг харин би нэг юм гайхаад байдаг байхгүй юу? Одоо нямдурч гишүүн маань их хурлд одоо 5 6 одоо сонгогдчихлоо. Нилээн одоо туршлагатай гишүүн шүү дээ. Анх удаа сонгогдсон гишүүн хэвлийн баг хурлыг хэвлэлд ярьцлага өгөөл тодорхой асуудал дээр нэг тодорхой гэдэг иймэрхүү улс төрийн юмнуудыг бол бид нар бол ойлгож ханддаг. Нямдурч гишүүн яагаад хэвлийн баг хурлыг гэдэг? Яагаад энэ 7 сард болсон юмыг 10 сар дуусчих 11 сард гаргаж ирж. Үгүй яагаад тэгэхээр улсын хурлын дэд дарга хүн их хурлд байхдаач одоо жишээлбэл нямд орж гişүүн энэ асуудал санаан зовж ивэл одоо сангийн сайд руу уцтаад за энэ асуудлаа тэгээ шийдчихээр ингэж болохгүй шүү дээ ингэж гэж ярьж болно шүү дээ. Тэгээд энэ асуудлууд нь шийддэг байхгүй юу? Шийдэгдээ явдаг. Яагаад их хурлын дэд дарга хүн нэг ингээл хэвлэлээр гараад хэвлэлийн баг хурлыг бүүн булгаал өөрийн тухай яриад байгаа. Айгүй ойлгомжгүй байхгүй юу? Энд 5 6 сонгогдсон хүн чинь тэр байтгаа юм яаж? Тийм учраас би энэ ус төрийг нэрсээ ойлгохгүй байна. Одоо нэг юм яриа хоёлаа. За. Одоо тэгээд яах гэж байгаа? Энэ асуудал гаргаад хэвлэлийн баг хурлыгээд бүүн ус төр болгоод байгаагийн эцсийн үр дүн юу юм? Би бол хоёр зүйлийг харж байгаа. Нэгдүгээрт энэ асуудал нь үнэхээр одоо булгаал өөр инээ тэрэг гэдэг юм бол энэ асуудлыгаа буцаач 49%-га буцаагаад Оросын холбооны усын талдаа өгчих. За тэгээд тэгэхээр юу болох нь тэр 49% нь хэндээ очих нь хаана одоо мөнгөтэй байна? Тэр ус руугаа хаашаа явах нь? Тэрийг бид нар нэг харах хэрэгтэй болно. Тэнгууд ямар ус төр яваад ямар үр дүнд гарч уу хөрчих үү гэдгээ бид нар нэг харах хэрэгтэй болно. А эсвэл одоо ингээд авчирсан байгаа энэ 49% үнэхээр ингээд булгаал өөр гэж байгаа юм бол чадсан бол тэгээд одоо нийгэмчил национализац гэж ярьдаг. Айгүй тодорхой соёлтой хэлэн нийгэмчил гэж ярьдаг. Их бүдүүлгээр хэлэх юм бол төр булааж авах гэж ярьдаг. Бид нар төр булааж авах энэ процессуудыг урд нь хийж ирсэн. Бүх хувийнхаа малчтын 60 одоо 20 хэдэн сая мал 30-аад онд байсан 50-аад онд байсан энэ малуудыг нийгэмчилсэн. Эсвэл энийг одоо нийгэмчлээ. Харин ардчилсан намаас сонгогдсон ерөнхий сайдын хувьд би энийг бол хизээч хийж чадахгүй байсан. Яг тэгэхээр үндсэн хуулиар таны саяны надад үзүүлдэг үндсэн хуулийн дээр хүний хувийн өмчийг төрийн өмчтэй адилхан хамгаалсан байдаг байхгүй юу? Өнөөдөр энэ нийгэмчлөө ороод энэ 400 сая доллараар үнэлэгдэж байгаа энэ хувь руу орцсон энэ өмчийг өнөөдөр нийгэмчлэн гэж байгаа нам энийг нийгэмчлэн гэж байгаа улс төрч бол маргааш 40 мянган долларын үнэтэй орон сууцыг хүний өмч рүү халтахад бэлэн байна гэсэн. Нөгөөдөр 4 мянган долларын үнэтэй Перус машиныг нийгэмчлэхэд бэлэн байна л гэсэн. Энийг бол ардчилсан нам. Энэ дээр харин намуудын гол ялгаа, гол зарчмын байр суурь, үжил баримтлалын зөрөө энэ дээр гарах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас ардчилсан нам энийг бол хизээч хийхгүй. Хувийн компаниуд руу дайрч энэ өмчлөлийг булааж авах асуудлыг бол хийхгүй. Нямд орж гишүүн ман намаараа дамжуулаад хийж чадна гэх юм бол одоо хийцгээ. Ийм л асуудал байгаа байхгүй юу? Амархан шүү дээ 49% асуудлыг шийдэх нь. Монгол төрж ирснийг ойлгохгүй бол Монгол энэ олон улсын гэрээгээр явж байсан. Одоо Монгол улсын компани хуулиар явна. 49%-ийн ногд лашин гадагшаагаар явчихдаг байсан. Одоо бид нэр 100 сая долларын өрөнд орсон байсан шүү дээ Оросын холбооны усад. Яагаад гэхээр тэр дивидендийн 49%-ийн ашгийг нь цалин тэтгэвэр тэтгэмж болгоод хүмүүстээ өгсөн. Төсөв дээр хэрэгэлсэн. Та уурлаад байна уу? Үгүй би зүгээр ингээд хүмүүсийг ойлгохоор жоохон эмоц ороод ярьж ич магадгүй. Тийм учраас уурлах юм ерөөсөө байхгүй. Би юу болоо гэж уурлах вэ? 49% нь өнөөдөр буцаад Монгол дивиденд болоод орж ирж байна. Өнөөдөр Оросын хэн мэддэхгүй ингээд янз бүрийн хүмүүс орж ирэл орлогч. Өнөөдөр бүх Монгол захирлууд өөрсдөө ажиллаад хийгээ явчихна. Өнөөдөр энд төр булгаал өөр хийж гэх юм бол хувийн эвслийн 49% хяналттай энэ компани өнөөдөр үйл ажиллагаанд чигдрээд явчихна. Энэ Эрдэнэтээр явдаг бидний сонгууль гэдэг улс төрийн бүх шалгалт болно шүү. Хувийн компани авсанд миний хувьд уурлаад бачуураад байгаа юм ёор алгал та. Хамгийн гол нь тэр компани
хуулийн дагуу авсан уу, хулгайлаад аваад ирсэн юм уу, луурдад авсан юм уу? Засгийн газрын баталж өгсөн 500 саяын одоо нөгөө баталгаагаар очоод 400 саяар нь худалдаж аваад 100 саяын процент тавьчихад хүрээд ирсэн юм уу гэдэг ийм л асуудал өнөөдөр нийгэмд гол. Тийм учраас яг энэ асуудлуудыг тийм засгийн газар дээр чинь бид нар тавьчих. Та нарын авах гэж байгаа мөнгөний чи их усүр ямар их усүр юм бэ? Хулгайгаар эсвэл одоо юу гэдэг мөнгө угаагаар эсвэл терроризмаар эсвэл одоо зэвсгийн 8 хар тамхины 8-аар орж ирсэн мөнгө ороод ирэх юм биш үү? Тийм юунууд цэвэр одоо мөнгөөр бид нар өөрсдийнхөө энэ компани одоо тэгээд банк бүх юмнуудаар дэмжүүлээд энэ асуудлуудаа шийдэж байгаа. Тэгээд ийм цэвэр мөнгө орж ирнэ. Хулгайгаар луураар идэр гэдэг чинь Оросын холбооны улсаас яг асуудал шийддэг бүх байгууллагууд нь өөрсдөө бид нар зарахад одоо татгалзах зүйл байхгүй байна. Зарвал энэ гэрээ хийгдэхгүй бол хийгдэхгүй юм байна гэдэг ийм зүйлтэй л хайрцаг дотор явж ирсэн. Биднэрт ямар нэг олон хувилбарууд байгаагүй байхгүй. Одоо ингээл юу гэдэг би их хурл руу авч орно. Их хурлоо авч очихоор энэ 460 сая долларыг хаанаас олох уу? Тэрийг хинээс олох уу? Ард түмнээсээ татах уу? Мөнгө босох уу? Тиймэрхүү хувилбарууд ярина шүү дээ. Цагтаа энэ асуудлыг ингэж шийдэхгүй юу? Эндээ засгийн газар нь хариугаа өгөө. Би Монгол улсад 51% нь 49% болоод тэртээ одоо 70-80 оноос эхэлсэн энэ үйлдвэр маань 100% Монголд орж ирж байгааг Монгол улсын ерөнхий сайд шийдэх ёстой асуудлаа л гэж харсан. Миний оронд хинч байсан гэсэн зориглоод энэ асуудлыг хийх байхаа л гэж бодсон. Тийм учраас би энэ асуудлыг шийдсэн. Тийм учраас би өнөөдөр хүртэл би итгэл үнэмшилтэй. Цаашиж би итгэл үнэмшилтэй байна. Өнөөдөр зарим хүмүүс нь ойлгохгүй байж магадгүй. Энэ Эрдэнэт үйлдвэр 100% монголчууд өдөртөө 100% үр ашиг нь хүртээд ингээд цаашаа энэ олон жил ингээд явах энэ асуудлыг шийдсэн ерөнхий сайд гэдгээрээ би бол үр хүүхдийнхээ өмчтөр өөрийнхөө өмч гэсэн би бол бахархалтай толгой одоо дээгүүр явна л гэж ингэж би бол харж байгаа. За хоёулаа энэ сэдвийг орхиё. Сэдв болон за та ерөнхий сайд Алтан уугийн засгийн газарт хэрэг эрхлэх газрын дараагаар ажиллаж ирсэн тийм ээ. Хэрэг эрхлэх газрын даргыг бол сайдуудын сайд гэж ярьдаг штэ. Би тэрийг ингэж ойлгосон. Одоо жишээ нь би нэг яамны сайд байлаа гэхэд яамныхаа асуудлыг засгийн газрын хуралдаанаар оруулахдаа заавал хэрэг эрхлэх газраар дамжуулдаг. Ер нь бол энэ бүх салбарын сайдууд дээр гарч ирсэн бүх асуудлууд нэгтгэгдээд хэрэг эрхлэх газар дээр нэгтгэгдсэн асуудал нь цаашаа засгийн газрын хуралдаан руу орж илжээ. Тэгэхээр хэрэг эрхлэх газрын дарга засгийн газрын хуралдаан руу авч орно гэсэн үг үү? Үгүй. Ерөнхийдөө бол нөгөө хуульд нийцэж гэнэ үү, засгийн урд гарсан тогтоол шийдвэртэй нийцэж гэнэ үү, засгийн хэлцэх асуудал мөн үү, гарсан шийдвэр нь өөрөө ямар байхын засаг эцлээ шийдэх юм уу, их хурл дээр очиж эцлэх гэх юм уу, тэр энэ бүх зүйлийг энэ хууль болон одоо мэргэжлийн арга зүйн энэ бүх үзүүл одоо үйлчлэгийг үзүүлээд тэгээд тухайн асуудал хариуцсан сайд нь энэ асуудлыг хэрэг эрхлэх газар хяндаг байх нь тийм үү? Тэр асуудлыг хяндаг байх нь тийм ээ. За 2016 оны 6 сард одоо сонгуулийн үр дүн дууссаны дараа Монгол Ардын нам засгийн эрхийг авсан. За засгийн эрхийг авангуудаа гинтийн зочир мэдээлэл хийсэн. За Монгол улсын ерөөсө валютын нөөц багахгүй, хасах байна. Монгол улс бол эдийн засгийн хувьд маш доройтсон, сэхэл авахгүй. Бид нар дефолт зарлахгүй л байвал их юм. Юу нөгөө бид нар өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэдэг мэдээллийг хийсэн. Та үнэхээр улсын уутыг гөвчөөд сангийн тим амар болгочоод хүлээлгэж өгсөн юм уу? Хэдүүлээ одоо нэг зүйл одоо ус төр юмд байлгүй л явах уу. Гэтэ юм чинь бас нэг хэмжээ хязгаар зааг, таац гэдэг юмнууд байх ёстой шин. Одоо энэ нэг биехэнтэй их тоодгүй байсан. За ингээд нэг 7 хоног сар ярина үз. Тэгээд ажилдаа орцох нь үз. Тэгээд одоо хагас жил ирчлээ. 8 шинэ их хурлч одоо 8 чуулгантай шин. Тэрний нэг одоо анх дугаар чуулган болон одоо энэ намрын чуулган ингээд дуусгач. 8 чуулганы нэг нь байхгүй бол ард нь 7 үлдчихсэн гэсэн үг. 4 жилийнх нь хагас жил нь өнгөрлөө. Тэнгуут ингээл нэг эргээл өнгөрснөө нэг муулаад идэг нэг ийм юм яваад. Би тэгээд энэ дээр бол хариуцлагатай нэг зүйлийг үнэхээр хэлмээр байна. Энэ нэг нам нь улс орноо нэг тийм өрөнд оруулах гал, тампууруулах гал явдаг нэг ийм хэсэг үл бүтэх хүмүүсийн цуглуулах юм шиг. Нөгөө нам нь гарч ирэл тийм нэг эх орноо аврагч юм шиг те. Эх орноо хөгжүүлдэг. Нөгөөт нь пүүх ба яасан муухай бидний энийг одоо аврагч гэдэг ийм байдгүй маа. Нам дотор мэдээж гайгүй хүмүүс ч би, гайтай гажиг хүмүүс нь ч бас аль алинд нь л байгаа шүү дээ. Энэ хоёр нам би тийм учраас түрүүн хоёр нам гэдэг чинь төлөвшил гэдэг нь энэ. Одоо ингээ 12 онд бид нэр сонгуулийн дараа ажиллаа авлаа. Ялж байгаа шүү 12 оны сонгуулиар. Тэгэхэд яг ийм бодол эхэлж төрдгөө. Пөөг нь улс орныг алаа хийцэн шүү дээ. Одоо ингээл тэнд 580 зээл авсан байна. Энд ингээд асуудлууд нь болохоо байцсан байна. Тэнд Чалкогийн гэрээ энэ бүх авсан зээлүүдээ бүгдээр ингээ аваач ард түмэндээ өгсөн байна. Тампуурлаа дефолт зарлахгүй бол их юм шүү дээ гэд. А гэхдээ бид нар ингээд өшөө хагас жил явах уу?
Энийг ингээд бүгдээр ингээд шалгаж ингээд ус төр болох уу? Харин ус орноо хөгжүүлэх юмнуудаа хийгээд явах уу гэд. Бид нар 12 оны сонгуульд ялчаад яг энэ нас за одоо болиё. Хошоо урагшаа хэрүүлэхээ болиё. Одоо хийх юмаа зарлая. Мөрийн хөтөлбөр гарлаа. Хөрөнгөө босгоё. 9 сард бид нар хөрөнгө босгох шийдвэр гаргасан Чингис Бондоо. Тэгээ 12 сарын 6-нд энд анхных нь мөнгө нь усын дансанд орж ирж исэн байхгүй юу? Одоо боддоо өнөөдөр 1 сарын одоо 16-нд 7 болоо явчихсан шүү дээ. 16 тий. Тэгээд ирэхэд өнөөдрийн бид нар тэгээд эдийн засгийн хувьд за ус орноо ардсан намынхан дампууруулаад хайчих, алаад хайчих гэж ярьж байгаа юм байна. Одоо хоёулаа жижигхэн харьцуултууд хийчих. За мөнгөний бодлого. Мөнгөний бодлого дээр яс бид нар бол яг эдийн засаг хамирч जैन хүндэрч जैन гээд мөнгөний бодлого хатууруулсан. Өнөөдөр Монгол банк баяг адилхан манай золоо ерөнхийлөгчтэй ээжээс адилхан одоо ингээд мөнгөнийхөө бодлогыг хатууруулад хүүгийн бол бодлогынхоо хувь одоо өндөр хэмжээнд бол явж байгаа. Ханшаа яаж урьж ирсэн? Өнөөдөр Монгол банк үнэхээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Золоо ерөнхийлөгч баяр сайхан ерөнхийлөгч хоёр ч гэсэн өнөөдөр банкуд дээр бас бага хэмжээгээр арилжаа гэдээ явж байна. Гэхдээ долларын ханш бол ингээд огцом бол нэмэгдээд яагаад тэгэхээр зэрэг хөрөнгө оруулалтууд орж ирэхгүй байна. За дараа нь төсвийн бодлогон дээр бид нар бол 2 жил манай засгийн газар 2 жил багтаа 4 удаа төсөв оруулж ирсэн. 2 нь бол яг жижиглийн төсөв, 2 нь тодтгол. Тодтгол орж ирэх болгондоо зардлаа нэг их 80-аар буулгачихсан. Орлогоо нэг их 80-аар бас буулгачихсан. Яг нөө бодиттой өрсөн дээр авчирж байгаа байхгүй. Энэ бодлого өнөөдөр үргэлжлээ явж байгаа юу? Яг өнөөдөр бас адилхан явж байгаа. Хөгжлийн банкыг аваач усын төсөв дээр тавьсан уу? Тавьсан. Бид нар энэ ажил гэсэн. Өнөөдөр эдгээр бас энэ асуудлуудыг хийгээд ингээд явж байна. За татврын бодлого дээр ямар нэг бодлогын том өөрчлөлт гараагүй байгаа. Та одоо яг ингээд өнгөрсөн 6 сард ямар нэгэн байдлаар ардчилсан намаас өөр эдийн засгийн бодлогыг Монгол ардын нам яг ийм бодлого явуулсантай та нэг бодлого хэлтэй мөхөөсөө. Тийм бодлого байхгүй байгаа байхгүй. Хэрвээ байх ингээд яг бодлогонд өнөөдөр үргэлжлээ явчихна. Ганцхан бодлогонд ямар өөрчлөлт гарсан гэхээр дундаа зог туссан пүүпа ямар байдлаар юм бэ ардчилсан намынхаа улс орныг алаа хийцэн байна гэд. Тэгээ энэ эдийн засгийн бодлого нь өнөөдөр улс орныг хайжсэн бол өнөөдөр яагаад хагас жил энэ бодлогыг үргэлжлүүлээд байгаа юм. Одоо IMF гэж ярьж IMF-ийг бид нар бас ярьж ирсэн. Бид нар миний өмнө ерөнхий сайдын өмнө Монгол банкны өмнө 2 зам байсан. Нэг нь IMF-ээс хөрөнгөө босгоод явах, нэг нь өөрсдөө босгоод явах. Бид нар IMF-ээс хөрөнгө босгоод явах юм бол за ажлын байр алга болгох энэ бүх юмнууд төр нэлээд хатуу юмнууд хийх юм байна. За банк санхүүгийн систем дээр нэлээд хатуу шаардлагууд орж ирнэ. Татвар матур нэмэх ийм шаардлагууд бол ороод ирж магадгүйгээд өөрсдөө хөрөнгөө босгоод явъя гэд. Тэгээд энэний дагуу бид нар хөрөнгөө босгоод энэ үйл ажиллагаа бүтээн байгуулалтуудын юмнуудыг хийгээд явсан шүү дээ. Өнөөдөр энэ хоёрыг бас яриад явчих. Эдийн засгийн бодлогод ямар нэгэн зүйл өөрчлөгдөг байхгүй юу? Тэгээд энэ ардчилсан намын энэ эдийн засгийн улс орноо алж хайж ирсэн бол эдийн засгийн бодлого өөрчлөө. Үргэлжлүүлээд явж ивэл одоо энэ нэг 6 сар үргэлжилсэн утга учиргүй энэ улс төрийг зогсоо. Хөгжлийн банкыг шалгаал, эсвэл одоо юу гэдэг энэ бондын мөнгийг шалгаал, юмнууд 5.10 төгрөг эцсийн юмнууд гарч ирж магадгүй мэдгүй юм чинь хүмүүс хэрэгжүүлсэн яасан хариуцлага хүлээгээд явна гэж. Гэхдээ эн чинь өөрөө өнөөдөр Монгол улсын асуудлыг шийдэхгүй. Бид нар эдийн засгийн хямралыг шийдэхгүй байхгүй юу? Бид нар дахиад хөрөнгө босгох хэрэгтэй. Тэгээ ганц болсон юм нөхөр бүүха ямар муухай юм болов гэсэн нөгөө зархаж байгаа зааныгаа муус нэг онгой байдаг шүү дээ. Заанаа зархаж байгаа битэн муулаа. Монгол улсыгаа болохоо ажиллаа гэдэг баахан зарлсан, зээлчих зэрэглэл буурсан. Ийм л үр дүнтэй өнөөдөр сууж шүү дээ. Тийм учраас одоо бол ингэж алаа хийчлээ, улс орноо тавиад дуучлаа, дефолт гэж юм ярихгүй. Одоо ажиллаа их цаг боллоо. Хагас жил ерөөсөө бид нэр юм ярьсангүй шүү дээ. Хагас жил цэвэр хүлээлээ. Тийм учраас одоо бодлого. Эдийн засгийг хямралаас гарах төлөвлөгөө бид нар бас гаргасан. Өнөөдөр яг тэр төлөвлөгөөтэй адилхан төлөвлөгөө байгаа. Одоо энэ төлөвлөгөөний үйл ажиллагаануудыг хийгээ явах хэрэгтэй шүү дээ. Юу ээж болох уу, яаж болох уу гэдэг дээр зөндөө юм байна. Одоо өнөөдөр манай дотоодын нийт бүтээгдэхүүнийг 23 4 их 80 төгрөг байна. 10 орчим тэрбум доллар гэсэн. Өнөөдөр энэ мөнгөөл бид нар нэмэх хэрэгтэй шүү дээ. 10 тэрбум дотор эргэлдээд авах юм бол бид нар бол өнөөдөр эдийн засаг маань энэ хэмжээгээр агсцсан байгаа л. Энийг яаж явуулах? Эхний чинь 5 толгой явуулах хэрэгтэй шүү дээ. 5 толгой явуулах хэрэгтэй. Дараа нь яг ч өөр их усрол юу вэ? Казино жишээлбэл явуулъя. Өнөөдөр Япон улсыг хар. Казиногийн хууль нөгөө Якуза гэдэг баахан зохион байгуулалтыг гэмт хэрэгтэйгээ биднийхээр бол казиног тэгээ ойлголцсон шүү дээ. Биеэ үнэлүүлдэг зохион байгуулалтыг гэмт хэрэг юм руу ордог учраас казино болохгүй гэд тэртээ 1998 он тэгээ болилцсон. Тэгсэн өнөөдөр Япон улс өнөөдөр хуулиа гаргаад эцлээд батлаад дууссан. 40 тэрбум доллар орж ирнэ казиногоос. 40 тэрбум гэдэг чинь манай Чингис бондны мөнгнөөс хэд дахин их байна? Бараг 27 8 дахин их мөнгө байгааз. Өнөөдөр морин тойруулгын одоо бооцоод уралдаан. Хуулиудын казино бүх энэ хуулиудыг манай засгийн газар өөрөө барьсан л да. Яг одоо саяны та тэр 40 тэрбум доллар орж ирж байгаа энэ Чингис бондоос хэд дахин их вэ гэдээ асууж штэ. Яг энэ шиг асуултыг би таныг ерөнхий сайд байхад тавьсан байхгүй юу? Та Дубайд очиод 1.2 тэрбум долларыг өрийг хүчинг болгож өгрөөд ирсэн штэ. Тэгэхэд би танд энэ бол Чингис бондыг дарчих өрөө байсан байж штэ гэж хэлжсэн штэ. Одоо яг
одоо оюу толгой руу орж байна уу? Үгүй, оюу толгойн тухай ярихгүй шүү. Зүгээр энийг л Дубайн гэрээг л ярьж байна л да. Та тэр алдаа хийсэн те? Мөн үү тэр? Алдаа мөн үү? Би шүү. Энэ дээр одоо ингээд тэгэхээр чинь оюу толгойг ярихгүй болохгүй шүү. Дубайн гэрээг хичээд оюу толгой биш шүү гэхээр чинь би одоо юу хариулах вэ? Оюу толгой гэрүүл одоо хоёулаа бараг цаг ярина шүү дээ. Би товчхон ярьчих тэгвэл. За тэг. Оюу толгой ингээд нийт төслийн үргэлжлэх хугацаа гэдэг байгаа шүү дээ. Одоо гүний уурхай ажиллаад явна гэдэг. Энэ дотроо Монгол улс 54% нь ашиг авна. Хөрөнгө оруулагч тал 46% нь ашиг авна гэсэн ийм одоо урт шугам харагдаж байгаа шүү дээ. Энэ шугамн дотор янз бүрийн асуудлууд үүссэн. Одоо таны хэлдэг 1.2 нөгөө талдаа монголчуудын олж ирж байгаа одоо юу гэдэг суудгалын татвар матвар гэдэг ч юм уу. Ингээд энэ 1.2-ыг чинь бид нар зохицуулсан юм зөндөө исэн байхгүй. Тэгээ бид нар энэ зохицуултуудаа хийгээд явхад энд нэг тоо хөдлөх, энд нэг тоо хөдлөх эцсийн дүндээ монголчууд энэ гүний уурхайн төсөл одоо хэрэгжээд явхад нийтдээ бид нар 46.9 тэрбум доллар олно. Нөгөө хөрөнгө оруулагч тал тэрнээс арай бага одоо 46%-ийн тэнцэх хэмжээний орлого олно гэдэг ийм л дүр зурган дээр байгаа юм. Тэгээд энийг явуулахгүй бид нар ингээд 3 жил болсон шүү дээ. Энэ хөрөнгө оруулалтуудаа хийхгүй цаашаа явахгүй Монгол муухай харагдаал байдаг нөгөө хөрөнгө оруулагч талтайгаа хэрэлдээд байна. Гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Тийм учраас энийг явуулахын тулд шийдвэрүүд гарах хэрэгтэй болсон юм аа. Дахиад нөгөө талд нь одоо хэдүүлээ хавиргаар нь тавья л да. Одоо оюу толгой буруу гэд ийм энэ төсөл явах буруу гэсэн л одоо зогсоол л та. Зогсоох боломж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг зогсооч. Гэхдээ та тавлж байгаа юм шиг энэ 6000 гоо юу биш. Одоо та албан тушаалаас буунгуудаа чаддгийм бол тэгчгэлтэй гэж яриад байгаа. Одоо нөгөө талд нь тэгж одоо энэ чинь тайлбарч хангалттай тайлбарлаж боллоо шүү дээ. Намайг ерөнхий сайдаас буусны дараа зөндөө олон бизнесийн хурж ирж надтай уулзалтаа хэлж гисэн. Оюу толгой энэ төсөл яваагүй байсан бол өнөөдөр бид нар ёстой харин энэ 16 оны намар эдгээр бараг дефолт руугаа явахаар байлаа. Энэ оюу толгоос орж сая энэ оны ихэнх 50 сая доллар нэхлэл орж ирэл арилжааны банкуд авахгүй Монгол банк өөрөө жишээлбэл худалдаж аваад явчих. Энэ жил оюу толгоогоос 1.2 тэрбум Америк доллар хөрөнгө оруулалтаар жишээлбэл орж ирнэ шүү дээ. Энэ чинь Монгол улс руу орж ирж байгаа мөнгө биш. Одоо оюу толгой руу 7 хоногт өдөр болон 2-3 нислэг нисэж чинь 4-5 мянган хүн 7 хоногт зөөгдөж чинь оюу толгой. Хоёулаа яг оюу толгой ярьсан дээр ингэж үргэлжлүүлээд ярил л да. Хэрвээ та нар 16 оны 6 сарын сонгуульд ялсан бол тий эдийн засгийг сэхэх ямар арга хэмжээ авах байсан бэ? Гэтэ нэг та товчхон хэлээрэй. Гэхдээ ерөөсөө одоо бол нэг зүйл би түрүүн ярьж эхэлж байгаад орхисон. Одоо бид нар яаж хөгжих вэ? Уул уурхай хөгжиж болохгүй гэдэг нэ тийм. Гацуурт явуулахгүй, 5-7 явуулахгүй. Бид нар бол хэрвээ ялсан бол одоо хоёлоо ингээд юу ярьж штэ зүгээр юм нөхцлүүд ярьж штэ бид нар бол энэ 23 одоо их 80 төгрөгөөр Монгол улсын нийт баялаг маань хэмжигдэж чинь дотоодын бүтээгт энийг нэмэх юмнуудыг л тэгэхээр нөгөө аялал жуулчлалын салбар яаж хөгжих юм уул уурхаан бусад салбаруудаа яаж хөгжүүлэх юм одоо наацхийн би түрүүнд шилжиж одоо тэр морин тойруулгын уралдаанаас жишээлбэл дахиад Япон улс 21 тэрбум Америк доллар болохоор ингэж энэ бүтэн үйлдвэрлэлээ хөгжүүлж чадчих штэ одоо хөршийн хөндийгөөс наашаага орж ирэх 30-40 км зам байгаа ш хурдны зам. Манай засгийн газар шийдвэр гаргаад эхний 2 маршрут гарангууд тойруулаад хүмүүс газар олгогдсон. Юусе хүмүүс чинь их бизнес дэлгэдэг ш. 3 дахь маршрутаа бид нэр чимээгүй судалжаад нууц ойлгож байгаа. 3 дугаар маршрутыг тойрсон одоо хаашаашаа 1 км замыг засгийн газрын нөхцөлд авцсан жишээлбэл. Яг энэний хажууд одоо жишээлбэл тэр том үйлдвэрлэлүүд, үйлчилгээнүүд, тэр казино гэдэг ч юм уу, тэр морин тойруулгын ч юм уу, энэ бүх зүйлүүд жишээлбэл баригдаад явах хэрэгтэй байхгүй. Ингээд эдийн засгээ тэлэх юм руу орох хэрэгтэй. Тэлхийн тулд одоо бид нар улс төрөө багуулах хэрэгтэй. Одоо 5-7-ог явуулахгүй гэж хэдэн жил юм болов. Хувийн хвшил байсан бол өнөөдөр төмөр зам баригдсан л байгаа шүү. Тэгэд өнөөдөр төр дээр байгаа төмөр зам өнөөдрийн хүртэл баригдаагүй өнөөдөр ингээд суучлаа. 5-7-огийн асуудлыг одоо их хурлаар орж ирэх. Би бол түрүүний Эрдэнэтийн нэг асуудлыг хэлчихв. Би бол нэмдорч гişүн нэг тийм тэнэг хүн биш л дээ. Ухаантай улс төрөө л хийчих. Их хурлын дэд даргынхаа улс төрийг хийчих. Хэрвээ Эрдэнэтээр 51% дээр нэмэх нь 49 гэдэг энэ асуудал ингэж улс төр болж байгаа юм чинь. Ингэж бид нэр зогсоож ингэж асуудал болгож байгаа юм чинь. Энэ 100%-ыг хуваагаад одоо төр дээр юм магадгүй 51 бусдын 49 гэдэг дээр бид нартэй ярихгүйгээр засгийн газар минь юм чи явуулахгүй шүү гэдгийг дохио өгч байгаа байхгүй юу? Тэрнээс ус тэр Эрдэнэтийн 49 дээр ч бас гол учир биш шүү дээ. Ингэж энэ 5 толгой, ингэж энэ том төслүүдийг явуулахгүй гэдэг юм явагдаад байгаа байхгүй. Тийм учраас би хэлэх гээд өнөөдөр засгийн газар хэдэн гишүүнтэй та бол надад 16 гэж хэлэх бах тийм үү? Нөгөө яамд дээрээс нэмт 16. Өнөөдөр Монгол улсын засгийн газар 16 биш 92 гишүүнтэй. Таныг юу та итгэх вэ? Яагаад? Нэмэх нь 76. 16 дээр нэмэх нь 76 хэд болох вэ? Яагаад 76-г засгийн газар дээр нэмээд байгаа? Харин яагаад тэгэхээр энэ засгийн газрыг ажил хийх болцоог өнөөдрийн бидний хууль эрх зүйн тогтолцоо гаргаж ирэхгүй. Өнөөдөр зүгээр нэг цахилгаан станцын одоо
худалдан авах гэрээ хөрөнгө оруулалтын гэрээ заавал улсын их хурлаар хилцэгдэх болчиход байна шүү дээ. Та энэ 92 сая дээр орсон гэрээ юу болж үлдэх вэ? 5-7-ыг одоо явуулах нөхцөлийг ганцхан тэр нөгөө 40 гишүүн гарын үсээ зовсон тогтоол гэдэг шүү дээ. Тэгсэн 5-7-ыг явуулах тогтоол биш байхгүй. 5-7-ыг зогсоох тогтоол. Яг тэгэхээр зэрэг өөр юм гэдэг чинь хөрөнгө оруулалт хоёр талын хүсэл нийлжиж хөрөнгө оруулалт болно. Нэг талынхаа бүтэн хүсэл бичсэн ийм тогтоолоор жишээлбэл хэзээ ч 5-7 жишээлбэл улсын хурлаараа хэлбэрүүлэх ёстой гэд хууль байхад тэр хамаагүй засгийн газар нь хийнээг л хийгээд байх юм уу? Тэгвэл хууль байж яах юм? Улсын хурал та ямар байгууллага гэдэг мэдгүй. Хууль тогтоох дэд байгууллага. Хууль тогтоох хэрэгтэй байхгүй. Засгийн газрын аж ахуйн хөрөнгө оруулалтын энэ одоо хөрөнгө оруулалтын гэрээг 76 гишүүн дээр авчирч ингэж 92 сая юм шиг ингэж хэрэглэнэ. Магадгүй шаардлагатай бол одоо өнөөдөр байгаа хуулиар энэ асуудлыг явуулж болно. Жишээлбэл хөрөнгө оруулалтын тухай хууль, шинэ хууль бид нар баталсан шүү дээ 15 онд. Энэ хуулиар засгийн газар жишээлбэл хөрөнгө оруулагчдаа хөрөнгө оруулалтынхаа гэрээг хийгээд явах болцоо нь байгаа байхгүй юу? Тэнгууд одоо ингээл нэг хэсэг хүн нь болохоор үндсэн хуулийн дээр үгүй улсын хурлаар заавал олон улсын гэрээ орох ёстой гэдэг ингээ явчих. Тийм учраас энэ асуудлуудыг нэг мөр ойлгох ёстой. Ойлгохын тулд өнөөдөр Монгол улс бидний хоорондоо зөвшөлдсөн юм байна шүү. Тэгээ бид нар яг яаж амьдргээд байгаа мөнх эслэн сэтгүүлч. Энийг асуух ёстой байхгүй юу? Хүмүүсээс энэ бүх юм эсэргүүцээд байгаа хүмүүс. За уулуурхаа хөгжүүлж болдгүй юм байна. Аялал жуулчлал хөгжүүлэхгүй байна. Дээрээс нь энэ элдв казино бүх юмнуудаа хөгжүүлэхгүй байна. Энэ офшор банк санхүүгийн систем гэж хөгжүүлэхгүй байна. Тэгээ бид нар яаж мөнгө олгоод байгаа? Яаж бидний амьдралыг сайжруулах гэдэг. Яаж цалин тэтгэврөө нэмгээд байгаа. Энийг бид нар нэг зогсож байгаад бодох ёстой шүү дээ. Миний бодлоор бидний улс төр өнөөдөр арай дэндүү үн төлсөн улс төрлөөгөө орчуу яав. Яг ба улс төр хитрхи байгаа нь үнэн л дээ. Гэхдээ зүгээр энэ дотроос ухаантай хараад хуулиар дагаж болдгоо юм уу? Заавал одоо та үндсэн хуулийн тийм заалтай хагаад үгүй ээ. Манай засгийн газар энийг дангаараа шийднэ. Би ганцхан шин дээр хэлье. Одоо жишээлбэл 5-7 асуудал байна. Би яг Ванга эмэсийг хэлэх үү. 5-7 асуудал улсын хурлаар орж яг энэ 76 гишүүний дундуур гараад 92 сайд хилцэд гарна гэх юм бол 5-7 төсөл явахгүй. Энд ямар ч нэг ухаантай юм уу одоо зүүн мэрэгч тийм бэлэгч хүн байх шаардлагагүй байхгүй юу? Яаж явж тах вэ гэхээр улсын хурал яг оюу толгойтой адилхан. Нэг 4-5 заалттай тогтоол гаргаад энэ хүрээнд дотор засгийн газар юмаа явуулаа гэвэл явж магадгүй. Энийний жаргал зовлон дундуур нь явцсан би ерөнхий сайд өөрөө сууж шít. Энэ ерөнхий сайдын ажлыг 28 хүн хийсэн. Одоо 29 хүн хийж 13 хүн л амьд байгаа. Энэ улсын их хурал засгийн газар хоорондын энэ асуудлаа бид нар магадгүй таны хэлж байгаагаар үндсэн хуулийн өөрчлөлтөөр янзлахгүй бол өнөөдөр засаг ингэж 16 хүнтэй байгуулах ямар шаардлага байгаа юм. Хэрвээ энэ засгийн ажлыг их хурал дээр хийх гэдэг байл. За үндсэн хуулийн өөрчлөлт хоёлаа ярьлаа тийм үү? Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол тэртээ мөрдөх ёстой тэр хуулийг чинь одоо ингээд амьдрал юм хэцүү байна яах гээд байна гэд хууль бусаар алхам хийгээд иж болохгүй зү. Ер нь би зүгээр танаас ингээд асуучих. Хуулийг зөрчих ёстой юм уу, мөрдөх ёстой юм уу? Мэдээж мөрдөх ёстой шүү дээ. Гэхдээ би танд хэлье да. Асуудлыг шийдэхэд аж ахуйн шийдвэрүүдийг гаргахад энэ хөрөнгө оруулалтын энэ компаниудын асуудлыг шийдээд энэ нэг төслийг хийгээд явхад засгийн газар шийдэд явхад яагаад хууль зөрчинө гэж хараад байгаа. Хөрөнгө оруулалтын хууль гэдэг Монгол улсын хууль шүү дээ. Энэ хуулийн дагуу засгийн газар хийгээд явах болцоо байна. Энэ боломжийг нь засгийн газарт өгөөч гэж шүү дээ. Энийг би энэ жаргал зовлон дундуур явцсан хүн хэлэхгүй бол өөр хин хэлэх юм бэ? Их хурлуугаа оргийн их хурл дээр очихоор бөө улс төр болдог. Дахиад энэ 76 шал өөр тийшээ харцсан энэ янз бүрийн хүмүүсийн дундуур явах юм бол бид нар ямар ч шийдвэр гаргаж чадахгүй. Би энэ дээр хоёрхан жишээ хэлж өгье. Айгүй бид нар холж явсан. Бид тэр Америк, Япон ингээд том улсууд биш. Яг манай хойно нөгөө хоёр улс байна. Нэг нь Кыргызстан, нөгөөх нь Казахстан. Кыргызстан дээр хамгийн одоо ироны сүлбэ гэж ярьдаг. Хувь заяан шоглоом нь одоо яг тэр нэг алтны уурхай дээр манайтай адилхан. Тэн дээр нөгөө нэг Centara Gold гэдэг компани орцсон. Одоо тэн дээр нь хичнээн их хурлын гишүүд нь улс төр хийж яг бидний улс төр явж байгаа байхгүй. Хэдэн засгийн газар хэдэн ерөнхий сайдгаа тэнд огцруулж байна. Яг ингээд нэг төсөл дээр гацаад улс төр нийгмээрээ тэнцэнэ хэрэглэлнэ. Яг хажууд байгаа Казак байна. Жил болгон өнөөдөр 23-аас 24 тэрбум Америк доллар. Дахиад Чингис бондоор ярихад 20 дахин их мөнгө орж ирж шít. Жил болгон хөрөнгө оруулалтаар. Би тэр тогтолцоо энэ улс төрийн тогтолцоо сайн муу гэдгээр нь ярьж байгаа юм шиг. Бид парламентын засаглалт юутай тэнцээ нэг хүн олон шийдвэр гаргаж байна. Гэхдээ би улсынх нь өөрийнх нь хандлагыг ирээд байгаа байхгүй юу? Усаа нээлттэй болгоод хөрөнгөө оруулаад явах юм бол одоо Казак хүнтэй Кыргыз хүнтэй уулзаад яар. Олон улсын хурал мурал ингээд явж хахад Кыргыз хүмүүс яг бид нартай адил 0 улс төр ингээд нэг бөөн шаналн болцсон улс төрийнхөө юмд орцсон царай зүсэн хачин болцсон ингээд нэг дарамттай юм нөхдөд.
Казахстаны хүнтэй ингээд уулз Казах хүнтэй уулзаад явхад тийм ч хөрөнгө оруулалт, ийм ч компани, ийм ч юмтай ингэж чинь бид нар ийм төсөл хэрэгжүүлэх гэж байгаа тэр хоёр өөр амьдралын хандлага, хоёр өөр улсын нийгмийн хөгжлийн хандлага болсон ийм жишээтэй бид нар явж шин. Тэгээ энэ хоёр жишээнээс харах чинь бид нар яах гэж байгаа ингээд ус төр хийгээл ганц сэдвээр тойрч хэрэлдээл хоорондоо ингээд намг шигдсэн юм шиг энэ байрандаа ягаал нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 тэрбум доллар дээр эргэлдээд явах юм уу? Жил болгон 20-30 тэрбумаар нь хөрөнгө оруулаад явах. Энэ хоёр том зах зээл биш. Урт талд 2 дугаар том зах зээл, ард талд 7 дугаар, 8 дугаар том зах зээл хоёр байж байна. Ингээд яваад ах юм уу гэдэг дээр л хэдүүлээ нэг шийдвэр гаргалт. Энд чинь таны миний хүүхдүүд амьдрах ус нийгэм орон шүү дээ. Яагаад өнөөдөр хүртэл ийм ядуу багш? Яагаад бидний ус төрчний энэ төлбөрийг та бид нар нийлж төлөх ёстой юм бэ? Яагаад энэ цалин мөнгөө нэмж болдгоо? Яагаад тоолдог хэдийгээ нэмж болдгоо? Айл гэрд байсан бол эн чинь айл хэдийн ёстой таны хэлдгээр нөгөө хууль зөрчилдсөн болсон ганцг манцг бүх юм хийгээл дэлгүүр хошоо нэгээл түүц ажилуулаад ганцгт яваад эсвэл ингээл 8 бизнес хийгээл эсвэл банкнаас зээл аваад явна шүү дээ. Айл өргөтөр ингээд зүгээр хүн болгон хийдэг мөртлөө улс орон хийх болохоор болтгоо. Өрөнд орчин эсвэл тэр төсөл нь явчин хууль зөрч чинь юу вэ? Хууль зөрчих гээд байгаа юм бас байхгүй шүү дээ. Бид нар чинь том төслүүдэд хөдөлгөө юмнуудаа яваад нэг том төсөл тухайн үедээ хууль зөрчсөн их хурлаар батлагдаа үсттэй. Их хурлын 42 гишүү баталсан имийг одоо та бит хоёрынд шүүх ирэх байхгүй шүү дээ. 5 толгойг тад руу яриад шүү дээ. А яг тэрэн шиг чинь бид нар ингэдэг байхгүй юу? Би одоо ямар 42 гишүүн 42 гишүүн хууль зөрчсөн байна гэж шийдвэрээ гаргаа үсттэй. Тийм шийдвэр байхгүй. Их хурал дээр гаргасан шүү дээ. 40 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан байна. Өргөн барьсан. Гэхдээ хууль зөрчсөн байна, ийм хуулийн залтууд зөрчсөн байна гэж ажлын хэсгээс бүгд гарын үсэг зураагүй ажлын хэсэг байгаа шүү дээ. Та ингээд нөгөө юу яагаад нэ л да нөгөө үгүй би тань зүгээр ингэж л хэлэх гээд байгаа юм. Яа тэгэхээр жирийн ард түмэн болохоор хуулиа дагдаг байхгүй юу? Хуулиа мөрддөг байхгүй юу? Мөнх баясгалан хулгай ажиллахгүй тийм үү? Яг хоёул одоо энэ дээр нэг олох бол би одоо жишээлбэл хууль битий биелүүл хууль зөрчөөд юм шийдэгдэг юм би яриаг үсттэй. Би хийж байгаа ус төрийг нь ярьж шин. Хуулийнхаа дагуу явж байгаа юмыг л хууль зөрчлөө гэж зогсоогоод байна шүү дээ. Би тэр асуудлыг ярьж шүү дээ. Бас хууль зөрчсөн юмыг ч гэсэн би хуулийн дагуу явж байгаа гэж тайлбарлал байдаг л да. Харин тэгээ хэдүүлээ тайлбарлал байгаад байл л да. Энд ч одоо зөндөө удаан байлаа шүү дээ. Харин тийм учраас бид энд өгсөн байхгүй. Тийм учраас хэдүүлээ урагшлуулъя. Цаг болсон байна. Нэг бичлэг хоёулаа сонсчоод үзчихэд тэгээд завсарлах цаг болсон байна. Та энэ чихвчиг зөвсдөө би энийг асууж өгөх ёстой юм байна. За энэ бол Монгол улсын ерөнхий сайдаас алтан үеийн ярилцлагын хэсгээс авсан. За найруулагч өгчөөрэй. Билгүүтэр бас гайгүй 2 жил ажиллаад яг миний баруун гар хэрэглэх газрын дараа бид нар ямар зовлон дундуур явсан, ямар мэрэгшээл даралж ирсэн мэдээж бүхэн зовлон байгаагүй шүү дээ. Бас ямар одоо асуудал шийдээд яаж баярлал явж ирсэн би итгэж ирсэн. Даанч миний итгэлийг миний биш Монголын ард түмний итгэлийг хөсрөгдүүллээ. Миний итгэх яах вэ? За. Болцсон. Та энд ямар хариулт өгөх вэ? Гэхдээ яг ингээд хүн бол байр суурь илэрхийлж болно шүү. Тэгээд мэдээж нэг хүн байр суурь одоо нөгөө миний тухай ярьж байгаа учраас би бас нэг байр суурь илэрхийлдэг. Тэгээд энэ байр суурь илэрхийлэх боломж бас олгочод би бас танд баярлалаа. Тэгээд ер нь бол яг бидний л дахиад нөгөө эвдрэлцлийн нэг юу л та нөгөө ив нэгдэлтэй 12 онд бид нар чинь ямар мундаг тийм өөдрөг үйлчлэлтэй орж ирж бүх юмыг шинжилгээ, өөрчлөлөө, усаа хөгжүүлэх 12 онд үнэхээр тэр одоо зүйл эргэж хурд ирээсэй гэж би чинь хувьдаа хүсдэг. Үнэхээр ажилласан. 13 он бүтэн ажилласан. 13 онд чинь манай бас сөрөг хүчнээс засгийн сайд нарыг огцруулах асуудал тавиал, эхнийх нь 2-3 сайдыг тавиал, засаг огцруулах санал тавиал. Дараа нь 14 он гарч ирэнгуут дахиад засаг хөдөлгөөнд орж ирэх янз ингээд ерөөсө 14 оны хавраас намар хүртэл бид нар маш тийм хүчтэй улс төрийн юун дотор явсан байхгүй. Ерөндөө баг нөгөө засгийн их ажил руу биш улс төрийнхөө ямиг яаж хариулах уу, яаж яах уу гэдэг юм руу бол нэлээх цаг зав эхэлсэн л дээ. Тэгээ тэр үед бол ингээд бид нар бол нэлээх олон дайралтуудыг бол одоо хамгаалж чадсан манай засгийн газар хамтдаа бид нар үнэхээр тэгээ сүүлдээ бол үнэхээр бас ингээл юм ингээл олон дахин ингээл ирэхээр сүүлдээ бол ер нь 50 туухан биш үү гэдэг юм руу орж эхэлж байгаа юм л да. За тэгээд 50 туухан байна. Одоо хэдүүлээ одоо нэг жоохон ажиллахгүй бол болохгүй. Эсвэл магадгүй Монгол ардын намтай хамтарсан засгийн газар эсвэл байгуулъя л та. Тэгжээж энэ улс орны хөгжлийн асуудлаа ярина. Одоо энэ зөвхөн ардсан намын асуудал биш болчихлоо. Ингээд энэ доторх энэ ойлголцол хэлдэг байд. Тэгээд манай энэ засгийн газрыг огцруулах асуудлыг үндсэндээ 2 фракцл хийсэн шүү дээ. Монгол ардын нам дээр нэмэгдэж ойлгомжтой ш. Одоо би энэ дээр тэр ингээл 8 гишүүн 7 гишүүний нэр мэр эдэр давтаж юу гадах хэрэггүй.
Манай хүн ч гэсэн өөрөө Алтан уугийн ерөнхий сайд ч гэсэн хуучин бас яг тэгэл л хийжсэн. За тэгэл надад дуудаал за одоо үнэхээр болохоо байлаа одоо унчлаад өөрөө сүултээ бүр ингээд бүр итгэхгүй байхгүй болж байгаа юм чи бид нарт. Тэгээд за энэ шинжилгээний засгийн газрын бүх юмнуудыг эхнээс нь чи бол дуустал нь ингээд явж байгаа. Энэ ажлыгаа өөрөө үргэлжлүүлж хий. Одоо энэ бүх шинжилгээний засгийн газрын бүх юмнуудыг аваад явна шүү. Энэ юмнуудаа ирчин ялгаж болохгүй шүү гэдэг. Тэгэл бид нар үндэсний зөвлөлт хороо бүх юм дээр хийх бүх юмнуудаа ярьж байгаа л гарч ирэл ингээл явсан. Тэгээд нэг манай нэг нямдорч гişүүн бас нэг тийм юм ярьсан юм. Одоо яг энэ Алтан уугийг даргын ярьж байгаатай адилхан юм ингээл хэвлэх газрынхан дарга нь байж байгаа л унагцсан. Би эхний үед нэг хач холбогдол өгч байгаа юм. Тэгээд сүүлдээ ингээ олон яриад тэгэхээр ер нь бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй ш. Өрсөлдөгч байгаа нам нөгөө намынхаа бодлого элдв юмнуудыг шүүмжилж болно. Гэхдээ яг нөхрийн өөрийнх нь ярьдаг жудаг гэж нэг сайхан үг өгдөг ш. Бүр ингээ галтгоор нь ороод бидний дотор байдаг юм шиг бидний юм ярьж явна гэдэг чинь өөрөө жудаггүй юм байна. Өөрөө ярьсан мөн үстэй. Тэгэн гол саяар нь хэлж. Би тэгээд хэлж шээ анх юм нямд орж ярьж эхэлсэн юм аа гэд. Магадгүй ингээд ажиллаа өгцөн ингэсэн хүмүүс тодорхой хугацааны дараа юу нөлөөлдгийг би бол үнэхээр хэлж мэдэхгүй. Тэгэл сайхнаа чи болно шүү. Энэ бүх юм шүү гэдэг ийм л яриа бит хоёрын донд бас ингээл болоо явсан. Одоо юунаас нь тийм юун дээр гомцсон, юун дээр ясан эдэр гэдэг нь би бол жишээлбэл хэлж мэдэхгүй. За тэгэхээр харин шинжлэлийн засгийн газрын эхэлсэн тэр бүх ажлууд шийдлийн засгийн газар тэр бодлогын хувьд бол бүгд бол үргэлжиж явсан. Тэр их бүтээн байгуул тэр бүх зүйлүүд бол явдгаараа бол явсан байна. Завсарлагын өмнө нэг асуулт тавихаас өөр аргагүй болчлоо. Алтан уугийн сайд таныг ерөнхий сайд хийгээд ажиллаа аваад яв гэж хэлсэн юм байна тий. Өөрөө бас таныг одоо гүйцэтгэх зөвлөлдөө санал болгож удирдах зөвлөлөөр авчгаар таныг ерөнхий сайд болгож исэн. Гэтэл бид нар өнөөдөр үндсэн хуульд үлсдэм юм уу? Үндсэн хуульд улсад одоо ингэж угсаа залгамжлах ёстой биш шүү дээ. Манай энэ засаглал нэг энэ дээр хямраад байгаа шиг санагддаг шүү дээ. Үгүй наад дээр чинь бол угсаа заламжлах тухай асуудал биш. Эн чинь нөгөө улс төрийн субъектээр гарч байгаа шийдвэр маань хаанаас ихтэй явдгүй. Явдаг нь бүгд бол арчсан замаар явна шүү дээ. Би үндэсний зөвлөлт хорон дээр өөрөө мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлээд амар жаргал гишүүн бит хоёр өрсөлдөөд бүтэн одоо шөнийн хилцүүлэг явагдаад тэнцээ бол 100 200 одоо үндэсний зөвлөлт хорооны гишүүд яг саналаа одоо илээр өгөөд тэгээд саналаар бол ялж гарч ирчихсэн. Тийм учраас энэ таны ярьж байгаа ойлголт энэ хоёр чинь шал хоёр өөр асуудал байхгүй. Би зүгээр хүн өнөөдөр ийм хандлагатай ярьж байна. Тухайн үед болсон процесс нь яг юу юм бэ гэдгийг хэлж байгаа байхгүй юу. Тэгээ өнөөдөр яагаад ингэж иймэрхүү зүйл яриад яваад явж байгаа гэхээр надад бас өөрийн гэсэн тайлбар байгаа. Байлгүй тэгээд хажууд нь ингээд нэр дэвшээд явж байгаа 2-2 хүн засгийн газрыг ингэ юу яатсан, ийм юм яатсан. Тэгээд өөрөө намын эв нэгдлийг ярих гэж байгаа хүн ингээд ирэхээр бүтээн байгуулалт бага юм ярьдаг сонгуулийн үеэр тэр нь бас ингээд амжилтанд хүрээгүй. Тийм учраас одоо ингээд тийм нэг интриг маягийн юм, ийм хувилдаа маягийн юм тэгэл тэнгууд хүн хамгийн их чинийг хусдаг. Хажуудаа ойр өсөн хүмүүсэл хусдаг үстэй. Би ийм юу утгаар нь л ингээд нэг арай жоохон гэгээлэг утгаар нь ягаад ийм яриад яваад байгаа юм болоо гэдгийг тэр утгаар нь л ойлгочих. Үнэхээр тийм намын эв нэгдлээ ярьж байгаа хүн учраас ийм зүйл ярьж байгаа болоо. За 5 минут завсарлаад ярилцлага дахиад үргэлжлэнэ. Бидний иргэн тойронд хүрээлэн буй бүх юмс өөр өөрийн хэлбэр төрсийг агуулж сая хэмжээст хуваагдан үл давтагдах гайхамшигт нууцуудыг өөртөө шингээжээ. Тэрхүү гайхамшигт тааврын амьдралдаа хэрэглэгдэх хүн болгон шингээж амьдралын аз жаргалыг цаг хорон бүрт мэдрэх боломжтой. Бид дэлхийд дахны чиг хандлагаас үл хоцрон бид хоорондын эргономик стандартыг мөрдөж Монгол хүний амьдрал ах үед таарах шийдэл загварыг бүтээдэг. Бид энийг шийдлийг санал болгодог. Харин хамгийн шилдгийг санал болгодог. Сая санаа. Нэр хүндийн таны илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Тансаг байдлын төгс шийдэл.
төсөөлөл, мэдрэмжийн бодит бүтээл. Их хотын зүрхэнд цэндэрлэх өндөр зэрэг лим орон сууц UB Central Residence. Эрхэм таны хүлээсэн учирлээ. UB Central Residence тун удахгүй ашиглалтанд орно. За, цензургүй яриа нэвтрүүлэг үргэлжилж байгаа. За, та бүхэн дараагийн одоо энд орох сэдв маань хөгжлийн банк. За, таныг Монгол Улсын ерөнхий сайд байхад би бас энэ нэвтрүүлэгт орж байхад хөгжлийн банкны асуудлыг Монгол Ардын нам улсын хурлаар хилцүүлээч гэдэг байр суурин дээр байсан шүү дээ. Та хөгжлийн банкн дээр ямар нэгэн байхгүй улс төрчсөн гэд байсан чинь одоо ингээд дүгнэлт нь гарч ирээ зөрчлүүдийн тавьчихжээ. Та энэ дээр юу хэлмээр байна? Ер нь үнний хувьтай байна уу? Хөгжлийн банкныхаа асуудлыг хэдүүлээ юугаар нь тавих хэрэгтэй. Ерөнхийн нэг дүр зургийг харах хэрэгтэй. Хөгжлийн банк ер нь хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэдэг. Хөгжлийн банк яагаад хэрэг болсон гэхээр ерөнхийдөө бидний хийгддэг ажил хөрөнгө оруулалт бүх зүйл зөвхөн улсын төсвөөс хамааралтай байдаг. Тэгээ улсын төсөв маань өөрөө тухайн оныхоо намар батлагддаг. Тэгээд тухайн жилдээ хүчинтэй ингээд явдаг. Өөрчлөлт оруулахаар бид нар чинь нөгөө төсвийн хариуцлагын тухай хууль, доктортой байдлын хууль эдгээрээ тодорхой юм шалгуур заасан тохиолдолд зөвхөн төсвийн тодтол хийдэг ийм нөхцөл байдалтай болцсон. Тэгээд ирэхээр зэрэг төсөв үндсэндээ хөдлөх болцоог байгаа. Тэгэхэд нэг жилийн хугацаанд гүйцэтгэх засаглал дээр маш их олон асуудал гардаг л та. Яаралтай шийдчих шаардлагатай эсвэл шинэ бүтээн байгуулалтын одоо юу гэдэг боломж гараад ирсэн төр засгаас жоохон дэмжлэг үзэл явуучих юм бол одоо жишээлбэл утаан дээр тэгэхэд чинь ингээл зээл компани шаардлагатай болдог ч юм уу. Иймэрхүү асуудлууд дээр хөгжлийн асуудлууд дээр одоо жишээлбэл шаардлагатай байдаг учраас хөгжлийн банк байх ёстой. Яг энийг бол гэхдээ одоо бид нар сэтгэрийн нөгөө тал руу яваад байгаа. Яг одоо усын төсөвтэй адилхан болгоод бүх юмнуудыг яг усын хурал дээр орж нэг удаа их хурлаараа шийдвэрлэн барина гэх. Яг тэр нь зөв байдаг баг. Гэхдээ гүйц засаглал дээр дахиад маневрлах ийм болцоонуудыг нь бол хөгжлийн банкн дээр бол цаашдаа ч хангаж явж явах хэрэгтэй байна. За хөгжлийн банкн дээр бол асуудлууд одоо юу гэдэг гүйцэтгэх удирдлагын зүгээс гарсан барьсан тэр нөгөө зардал мартлаа хэтрүүлсэн барьсан гадагшаа дотгошоо явсан эдгээр тиймэрхүү юмнууд гарсан барьсан эдгээр тиймэрхүү юмнууд гарах хэрэгтэй бах уу? Гарсныг нь одоо тодорхой хэмжээгээр бол хариуцлага элдв юмнууд байдаг бол хүлээгээд явах ёстой л баг. Гэхдээ иймэрхүү зүйлүүд ярьж байгаад бид нар дахиад жом байшингийнхаа асуудлууд жишээлбэл орж болохгүй байхгүй. Зүгээр одоо хөгжлийн банк тойрсон энэ нэг баахан шуугаад байгаа юмнуудаас юу таалагдахгүй байна вэ гэхээр хувийн хвшлүүг арайд их дэндүүд ярьж байгаа энэ асуудлууд бол үнэхээр таалагдахгүй болдог. Юу гэлээ гэхээр зэрэг одоо бүрсүүлдэ ингээд сайднаар нь хууль зүйн дэд сайд мад ингээд компани нэрмээр барьж зарлал юу яалаа ийм компани зээл авсан байна, тийм компани зээл авсан байна. Эсвэл хөгжлийн банкаас зээл авсан компаниудын 90% нь зээлээ төлөхгүй байна, хойшлуулсан байна. Ямар тохиох гээд байгааг нь ерөөсөө та цагтаа тэгэл зарлж лээсэн шүү дээ. Эдийн засгийн чуулган дээр Монгол Ардын намын хөө номтой баяраа мөнгө төлмөлгээл та тэгэл зарлж. Харин тэр бол хөгжлийн банктай холбоотой асуудал биш биш. Тэр бол гэхдээ та бас компани нэрийг зарлж. Тэрнийг би одоо энэ дээр дахиад би нэг тайлбар хийх хэрэгтэй баг. Юу гэхээр зэрэг би ч өнөд нэвтрүүлэгт орж явахдаа би бас нэг зүйлийг ярих гэж бодсон. Тэр нь юу гэхээр зэрэг эдийн засгийн тэр чуулган дээр бид нар юу ярьсан. Яг тэр үед нөгөө улс орныг нэг өрөнд оруулчлаа, дампууруулчлаа гэдэг юм байна. Хүн болон өглөөс ирэхэд ингээл 15 сая төгрөгийн өртөө Монгол улсын иргэн болон өлгийтэй хүүхэд мөхт. Тэгээ тэрийг яаж гаргасан гэхээр энэ хувийн компаниудын бүх авсан зээлүүдийг бүгдээр ингэ нэмэл 3 сая хүнтэй хураац. Тэгээд ийм ус төр бити хийгээд Монгол Ардын намынхаа хэрвээ ийм ус төр хийх юм бол танаа намын зээл авсан гişүүд жишээлбэл хоёрын компаниудын энэ зээлийг та нар өөрсдөө төлнө шүү. Ингэж салгаж хэлчихсэн тэр ойлголт маань одоо жишээл яг ингээд таны хэлж байгаа шиг хувийн хвшлүүгөө дайрж байгаа юм шиг ингээд ийм юм руу оруулаад дараа нь тэрийг би 3 компани нэр хийсэн. Би Петровсын оюун гэрэл захирлыг хийсэн, ихэнх хамгаалалтын захирлыг хийсэн, МСС-ийн Макийн номтой баяр захирлыг хийсэн. Тэгээд би ийм утгаар хэлсэн юм аа. Тэрнээс биш эн чинь ус төр хийгээд байгаа учраас бид нар энэ ус төрийг ус төрөөр хариу хийж ингэж хүмүүст ойлгуулах гэсэн юм аа. Энэ усын үр зээл гэдэг юм чинь хувийн компаниудын юм тооцогдож бичлэлтийн хувьд болдог болохоос биш тэгэж одоо иргэдийн төлөх гээд байгаа мөнгөнд хамаагүй шүү гэдэг санаа хэлэх гэсэн ингээд өнөөдөр таачгийн асуултыг асууж байгаа. Тэгээд ийм санаагаар анх хэлжсэн учраас энэ хувийн компаниудын одоо нэр хүндэд талцсан ч юм уу зээлтэй холбоотой ийм буруу ойлголт төрсэн бол би өнөөдөр бас албан ёсоор энэ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа бас алимдуулаад тохиолдуулаад би бас энэ 3 компани түрүүний нэр дутсан одоо 3 хүнээс бас уучлалт гуйя гэж ингэж хэлмээр байна. Цаана нь одоо ингээд би өөр юм ярих чинь шүү дээ. Юу гэхээр зэрэг ингээд
ерөөсө банкнаас зээл авч болохгүй юм шиг. Эсвэл зээл төлөөд явж байгаа компаниудыгаа яг л энэ хөгжлийн банкнаас зээл авч явж байгаа гэдэг чинь ийм ус төрүүд бол хэрэггүй. Тэгэл тэр нэг компаниудыг нам намаар нь ялгаал те тэдний нам, эдний намын компани гэдэг. Энэ бол ерөөсө монголчуудад хэрэггүй. Усад хэрэггүй ийм буруу юм руугаа бид нар явж ороод байгаа маа л гэдгийг би хүндэж хэлэх. Би асуулт тавих юм нэг юм танаас асуумаар санагчлаа л да. 1 км замыг хэдий хэр хөрөнгөөр барьдсан бол та юу мэдэх үү? Би бол мэдэхгүй байна. Хэдхэн жилийн өмнө 2-3 жилийн өмнө нэг 430 орчим сая байсан. Сүүлдээ замын компаниуд маань үнэхээр бид нар энэ компани бол зүгээр цалингаач тавьж дийлэхгүй энэ ингээ алдагдaltaй ийм өртөгтэй зам руу бид нар орж ийнэ гэдэг ийм асуудлуудыг бол ярьж эхэлсэн. Дээрэс нь ингээд засгийн газар бид нар оноор явсаар байгаад энэ 400 хэдэн сая гэжсэн юм сүүлдээ 600 ороод ингээд явж байгаа л та. Өнөөдөр 600 саяар ч гэсэн дахиад зам барихад бол хэцүү. Тийм учраас дахиад ямар зам вэ? Бид нар энэ хот хооронд явдаг манай нэг шүмжил гараад идэг ийм замын тухай ярьж байна. Хурдны замын тухай ярьж байна. Технологийн замын тухай ярьж байна. Улаанбаатар хотын одоо хамгийн ачаалттай уулзрын тухай ярьж байна гэдээ явах юм бол наад асуудлууд чинь бүгд нэгэ. Одоо өнөөдөр нэг талах хэдүүг бол асуучаар за нэг ингээд тэдэн төгрөг одоо 1200 төгрөг мөрөх жидэх ч юм уу. Тэгэхэд 1200 төгрөг гэсэн зарим талхан дээр бол хитрхи үнэтэй болно. А зарим юун дээр хитрхи амтан бол яг ийм асуудал би зөвхөн хүмүүст ойлгуулахын тулд хэлж байгаа байхгүй юу? Ийм асуудал руу орчихноо. Би танаас зүгээр хэдхэн зөрчлөл асуух гээд байна. Энэ одоо хөгжлийн банкн дээр хийсэн шалгалтын дүн гараад ирсэн. За энэ бол улсын төсөөс иргэн төлөгдөх нөхцөлтэй автозам инженерийн дэд бүтцийн 32 төслийн өртгөн нэмэгдэжээ гэж. Нийт 87 тэрбум төгрөгөөр одоо нэмэгдчихсэн юм байна л да. За дэлгэцэн дөгчгтэр хит өндөр үнээр хийгдсэн төслүүд гэд. Одоо энэ бол ерөнхийдөө миний саяны хэлдэг тийм үү? Нийт 32 төсөл 87 тэрбумаар. За энэ одоо ингэж байна. За төслийн нэр Атар өргөөгийн уулзуураас Яарамгийн гүр хүртэл 1 км автозамыг биш үү? Анхны дүн нь 440 саяагаас тэгжсэнэ гинт 331 хувиар нэмэгдээд 1 тэрбум 895 болоо явчихдээ. Энэ болохоор Монроуд гэдэг компани танаа намын одоо бүлгийн дарга байсан Гарамгай Баатрин компани мөн дөө гудамж төслөөр гинэ. За доотлолт нь Атар өргөөгийн уулзуураас Яарамгийн гүр 1.2 км автозам Наранбулаг хан бас л гудамж төсөл. Анх 800 саяар төсөөлөгдчихэд 4 тэрбум гараа авцсан. 3 тэрбум 404 сая төгрөгийг шууд нэмсэн. Энэ нь хувиар тооцох юм бол 426 дахин хувиар нэмэгдсэн байгаа. Иймэрхүү маягаар ингэ явцсан байх юм. Энэ нь дандаа гудамж төсөл. Ажлын хэсэг ямар зорилтоор байгуулагдсан? Одоо нэг иймэрхүү юмнуудаас шалгая гэж байгаа юм шүү дээ. Тэгээд шалгана үз. Шалгаа гараад ирсэн мэт. Тийм, мэрэгжлийн хяналтын байгууллагууд нь үзээд яг тодорхой өртөг бүх юмнуудыг гаргаад ирнэ үз. Энэ төслөөр явна л да. Тэгээд одоо ингээд бидний энэ явж байгаа улс төрийн утга учир нь тэгээд юу болох юм? Үгүй энэ яагаад улс төр гэж энэ ингээд гаргаад ирээ шалгаад дүнгээ гаргацсан шүү дээ. Энд чинь мөнгө идсэн байгаа үстэй. Харин тэгээд компаниуд нь үнэхээр идсэн тогтоох юм бол шийддэг газрууд өөр байгаа шүү дээ. Одоо энийг жишээлбэл энд та хоёрын хэн тогтоох юм? Одоо жишээлбэл энэ замууд яг тэдэн километр идэр гэдэг юмнуудыг энэ ч бол өөрөө хөгжлийн банк чинь өөрөө дахиад энэ асуудал хөгжлийн банкны зэч хэд аргаар гарч байгаа шүү дээ. Аржааны банкудаар дамжуулж явж байгаа. Яг энэ улсын чанартай энэ бүх зүйлүүд улсын төсөв дээр ороод ирж байгаа. Энэ бүх саяны гарсан энэ бүх зүйлүүд дахиад улсынхаа төсөв дээр өөрөө батлагдаад явцсан байгаа төсвүүд шүү дээ. Одоо улсын төсөв дээр энэ өртгөөр нь ингээд баталсан байгаа энэ юмыг хэнийг зөрчсөн гэж одоо хэнийг буруутгах вэ? Их хурлын 76 гишүүнийг буруутгах уу? Эсвэл энэ компанийг буруутгах уу? Тийм учраас бид нэр одоо дахиад би нэг зүйлийг ингээд хэлж байгаа байхгүй юу? Одоо тэдэн хувиар нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ төсөл дээр бол мөнгө идсэн байна гэж хэлэхээс өмнө яг ямар төслийн, хаана хийгдсэн төслийн, ямар зан чанартай яад компаниудаар хийгдсэн байна. Тэр нь тэгээд өртгөн ямар улсын бүх зүйлүүдийг гаргах ёстой шүү дээ. Энийг зүгээр нэг улс төрч юм уу нэг хүн жишээлбэл гаргаж ирж болохгүй л байхгүй юу? Мэргэжлийн хүмүүс нь орж байгаа бүх юмнуудаа хийж яагаад гаргаж ирэх ёстой. Тэгээд их хурл дараа ийм алдаа гарахаасаа өөрсдөө сэргийлэх ёстой. Одоо жишээлбэл Улаанбаатар хотын энэ хэмжээний зам хийгдэхэд ийм хэмжээний өртөгтэй бол гарах юм байна. Аймаг хоорондын зам бол ийм гарах юм. Хурдны зам ийм байх юм. Ерөнхий багцаа. Гэтэ энэ багцаа чинь жил болгон хөдөлж идэг байхгүй юу? Одоо жишээлбэл хэдэн 2 жилийн өмнө хийжсэн замын мөнгөөр замын компаниг орж ирээд зам бариадаггүй нэг компани жишээлбэл орж ирж барихгүй байна. Энэ долларын ханшигаа хар, юмны үнийг хар.
Тийм учраас энэ амьдрал чинь өөрөө их олон зүйлээр гард юм аа. Их олон зүйлийн одоо нэгдлэр энэ бүх асуудлууд явна. Энийг би яагаад тань дээр авчирч нааж асуугаад байгаа юм бэ гэвэл энэ тухайн компаниудаа ярих л байх л да, хариуцлага тооцох байх. Гэхдээ Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-т улсын хурлын хаврын чуулган бүрээр энэ одоо хөгжлийн банкнаас томоохон төслүүдийг санхүүжүүлэлтийг батлах ёстой юм байна. Гэтэл батлаагүй шууд засгийн газар 160 орчим тогтоол гаргаад энэ мөнгүүдийг хуваарлаад байсан байна. Тэгэхээр мөн л нөгөө төрөүний улиг болдог хуулиа зөрчижээ гэдэг асуултыг би тань тавьж байна л да. Хуучин хөгжлийн банк байгуулагдаад бас яг таны хэлдэг шиг ингэж явж ирсэн. Тэгээ олон улсын байгууллагууд, валютын сан, дэлхийн банк гэдэр хурж ирээд бид нар зөвлөгөө өгөөд хөгжлийн банкн дээр явж байгаа энэ зүйлүүдийг улсын төсвүүдээр авчирч тавиа. Энийний дагуу бид нар шилжиж энэ асуудлуудыг бүгдэрийн шилжсэн байхгүй. Тийм учраас энэ асуудал манай засгийн газрын үед хийгдсэн. Дээрээс нь энэтэйгээ холбогдуулаад хөгжлийн банкны хуулинд нэмэлт өөрчлөлтүүд оруулсан байхгүй. Саяны одоо яг таны хэлдэг энэ уншсан заалт эднэр чинь сүүл хөгжлийн банкны хуулиараа нэмэлт болж орж ирж их хурлаар батлагдаад ингээд одоо хөгжлийн банкаар явж байгаа бүх төслүүд улсын их хурл дээр орж яг зүйл заалт төсөв болгоноор батлагдаад явж байгаа. Энэ бол манай засгийн газрын үеэс эхэлсэн энэ асуудал ингээд явж байгаа байхгүй. Тийм учраас бид нар бол юмнуудаа сайжруулаад явж гин гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ ажлын хэсгүүдийн шалгалтууд цаашаа дахиж гарах уу, юун дээр алдаж чинь энэ зүйлүүдийг бид нэр цаашлуулаад сайжруулах явна. Нөгөө талд нь хөгжлийн банкар хөчнөө олон бас том бүтээн байгуулалтууд хөчнөө олон ажлыг маш бага хугацаатай 3 жилийн дотор 90 жилдээ тэмцэх хэмжээний ажлууд хийсэн энэ бүх ажлууд бол зөндөө ажлууд байгаа шүү дээ. Тийм учраас энэ юмныхаа сайныг нь баттгаад гарч байгаа энэ алдаа энэ бүх зүйлүүдийг бид нар сайжруулад явах. Саяны жишээнээс харахад ерөөсөө юм байгаа хгүй. 1 км зам байхад одоо чинь 1 тэрбум гэж бодъё л да. Гэтэл 1.2 км болонгуудаа 3 тэрбумаар илүү 4 тэрбумаар илүү байхаар чинь хүнд итгэл төрөхгүй байна л да. Ийм асуудлыг та бүхэн энд сууж байгаад хийдэг. Одоо жишээлбэл завхан орж байгаа замын одоо 67 км нэг уулзрал нөгөө 140 км уулзраас замаас маш өөр байгалийн одоо мөнхийн намтай барьтай. Тийм учраас энэ яг ижлэн газар дээр би яриад байгаа байхгүй. Тийм учраас ижил байггүй одоо энийг харин би одоо жишээлбэл ягаад тэдэн өөр нэмэгдсэн гэдгийг би жишээлбэл хэлж мэдэхгүй байгаа учраас би таны асуултанд хариулт өгч чадахгүй л дээ. Гэхдээ ийм бодиттой асуудлууд байдаг юм аа. Тэр байдаг юмыг та бүхэн ярьцлагынхаа үеэр тогтоочдөг юм биш ээ. Энийг яг нөгөө үнэлгээний байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд бүх юмнууд нь хийгээл тэгээд чи өөрөө тогтоогоод тэгээд одоо үнэхээр илүү зөрчсөн гэх юм бол хариуцлага хүлээгэл явах хэрэгтэй. Би тэгээд яах вэ? Та аж ахуй барьж ирсэн Монгол улсын ерөнхий сайд хүн юм чинь энэн дээр та бас хариуцлага хүлээх ёстой юм. Яг та тэр мөнгийг өөрөө авч гэрмалж гарын үсэг зурж яваагүй ч гэсэн та нэр төрийн хариуцлага хүлээх ёстой. Ёс зүйн хариуцлага хүлээх ёстой үстэй. Засгийн газрын хуралдаанууд руу бид нар бол асуудлуудаа дандаа хуучин бол нэг яамн дээр төвлөрүүлсэн байсан шүү дээ. Тэрийгэ болоод хамтын шийдвэрийн байгууллага руу оруулаад орж ирж байгаа төсөв төрөлхтнүүд дандаа буцаад дандаа сайжирч дандаа багасж байгаад юмнуудаа батлаад явдаг гэсэн. Засгийн газар дээр гарсан шийдвэрүүд дараа нь их хурл дээр очиж баталгааждаг. Засгийн газар дээр гарсан шийдвэр болгон дахиж хөгжлийн банкнаас өөрөө зээл болж гардаг юм. Яагаад тэгэхээр зэрэг дахиад нөгөө компаниуд нь өөрөө барьцаа хөрөнгө тэр бүх зүйлүүдийг заавал баталгаа гаргаж чинь нэг нь хөгжлийн гэж байгаа болохоос баяг л банкны байгууллага учраас ингээл явдаг. Тийм учраас энэ чиглэлээр бол бас цаашдаа шалгадаг газрын шалганаас тогтооноос тэгээд хариуцлага тооцсон үст. Тэгж тийм байр суурьтай тий. За хоёул одоо энэ асуултуудаа орхиод та Монгол улсын ерхий сайдаар 2 жил ажилласан тийм үү? За энэ 2 жилээ та одоо саяны 6-7 сард бол нэлээд ботож дүгнсэн байх. Би Монгол улсын түүхэнд үлдэхээр би Монголын ард түмэнд хаанч бахархалтай үе үед хэлэхээр тийм шийдвэр, тийм алхам хийсэндэ гэдгээсээ та хоёрыг нэрлэж. Одоо жишээлбэл 2 гэдэг чинь 2 хэрэг цөөхөн байна уу? Тийм. За. Одоо би зөвхөн товчхон айлуулах нэг өгүүлбэрт оруулаад хэлээ. За. Бид нэр энэ 3-4 жилд 3405 км зам барьчихсан. Хуучин 90 жилд 3100 орчим км зам барьчихсан. Үнэхээр энэ 4 жил 323 мегаваттаар эрчим хүчигээ бол нэмж чадсан. Энэ бол сүүлийн бас 30-40 жил хийгдэггүй том жишээлбэл ажил. 83,000 ипотекийн зээл бид нар борлуулж чадсан. Энэ барилгын салбар өөрөө яг бум болж бас өсөж чадсан байхгүй. Энэ бүх зүйлүүд хизээ хийгдсэн гэхээр 17% өсөлтөөс нөгөө түүхийн эдийн бүх үнүүд унаад яг энэ доошогоо яг бид нар уруудах. Яг ийм адилхан нөхцөлд 2008-9 онд Монгол Ардын нам засаг барьж явах үед хасах 1.3% руу эдийн засаг агшиж ирсэн.
Тэгэхээр бид нэр хасах 1.3-ыг нэмэх 3.1-ээр бол бас өсгөөд явчихсан. Тэгээ хамгийн гол нь ингээд ийм хямралтай хүнд үед ажлын байр алдахгүй хүмүүсийг гудамжинд гарахгүй энэ юмгаа. Тийм учраас нөгөө сайн хөтөлбөрүүдийг бид нар хэрэгжүүлжсэн байхгүй. Сайн амлчин, сайн оюутан, сайн бизнес тэгээд сайн хавцаа тэгээд яг энэ асуудлуудыгаа бол нэг үрэлбэл ингэж энэ том өсөлтөөс огцом унах хэвээр энэ зөвлөлийг зөөлөн газардуулаад тэгээ инфляцийг хар. Инфляц өнөөдөр бол 2% л явж байгаа шүү дээ. Тэгэхэд маш их мөнгө нийлүүлсэн гэдэг. Мөнгө нийлүүлсэн бол өнөөдөр инфляц бол хоёр оронтой тоо 14% дээр явж байсан инфляц өнөөдөр 2% руу жишээлбэл ороод ирсэн байгаа шүү дээ. 4 жил бид нар бензин шатхууны үн нэмлээ гэдэг энэ одоо хэрүүлэг жишээлбэл сонсуулаагүй. Ягаад тэгэхээр зэрэг засаг яг үнэхээр бүх зохицуултуудаа хийж байгаа явсан. Ер нь миний яг ажилласан 2 жилийн хугацаанд бол үнэхээр яг ингээд эргээд ингээд бодоод өсөө таны төрөний хэлдгээр юм болгон дондор явсан билээ. Зунгантай, өвлөн зудтай хамгийн хүнд юм 100 өвөл хоёрыг жишээлбэл 15 онд үрс тэгэл гадаа гудамжинд хүн бие галдаал олонхын өөрчлөлтөнд оруулаад ерөнхий сайд нь гадаад ажиллаж байгаа хоорондоор олонхын алга болгоцсон. Тэгээд цөөнхтөр явж исэн засгийн газар шүү дээ. Манай засгийн газар чинь үндсэндээ. Тэгээд дээрэс нь тэнд болж исэн жагсаал цуглаан, тэнд болж исэн бүх одоо ингээл засаг огцруулах юм ингээд. Ер нь бол нэг засгийн газрын үзэх ёстой. Тэгээ халдвар төвчин, түүмөр, бүх юмыг бол дундуур нь гараад явсан ийм л засгийн газар л та. Тийм учраас бол үнэхээр бас яг ийм хямралын үед ингэж хүмүүс өөрсдөө бүтээж чадсан учраас, бүтээж хийсэн учраас манай ард түмэн нэг гоё юм харагдсан. Тэрний өглөө зэрэг санхүүгийнхэн боломжийг нөгөөд энэ ажиллах бололцоог нөх юм бол Монголын ард түмэн манай хувийн хвшлийн компаниуд юм бүтээж чаддаг ийм хүмүүс юм байна гэдгийг л өнгөрсөн 4 жил бол харуулж чадсан. Би бол энд бол бас яг үнэхээр бидний 4 жилийн засаглалын гол үр дүн болов гэж ингэж бодож байна. За та ингээд гавьяага дурдлаа. Одоо Монголын ард түмний өмнө хийсэн гай вэ нөө танд? Хоёрыг нэрлэж. Хүмүүс нэрлэнэ үстэй. Би тэрэнд ягаад би зүгээр өөрийнхөө дутууд болчтой, буруу хийжтэй гэж бодож ирсэн ганц нэг ажил баг. Жишээлбэл энэ их юм бүтээн байгуулчаад бид нар бол хүмүүстэй хүргэж чадаагүй, хүмүүстэй тайлбарлаж өгч чадаагүй. Тэр нь өөрөө сонгуулийн үр дүнгээр бас илэрсэн нэг шалтгаануудын нэг нь л дээ. Бидний үзэл суртал ажиллаж чадаагүй. Бид нар бол энэ ах намаасаа сурах нэг сайхан юм байна. Одоо би сая 6 сар маш сайн анзаарч байгаа юм. Нэг том шийдвэр гаргасангүй шүү дээ. Өнгөрсөн 6 сард эдийн засгийн бүх бодлого хэвээрээ үргэлжилж байна. Тэгэхээр 6 сар хүмүүсийг энэ эдийн засаг анзаарах завгүй болтол нь юу явж шээ. Ус төрөө хийж чадчихжээ шээ. Тэгэл ардсан намд игцэн энэ чим нийтцэн ууцсан болохоо байцсан ингэсэн гэдэг. Та тэгэхээр ус төр хийж чадаагүй гэсэн. Үнэхээр энэ хийсэн ажлыгаа хүмүүст хүрэх тал дээр бол үнэхээр ажиллаж чадаагүй юм байна. Хангалттай бол хүрч чадаагүй юм байна. За тэгэхээр Монголын ард том явуулсан төслийг одоо оюу толгой жишээлбэл хүмүүстэй бол бас яг гүйцэд хүргэж чадчихгүй юу гэл одоо ингээд оюу толгой төр ингээд янз бүрийн асуудлууд. Гэтэ мега төсөл бол мега төсөл гэдэг юм байна. Асуудал нь ч гэсэн мега, араас нь цуурдаг энэ асуудлууд нь ч гэсэн бас мега хугацаанд бол үргэлжилтэй юм байна л да. За тэгэхээр та бол одоо Монголын ард түмний өмнө би бол нэг ийм гай тэрцсэн юм уу да гэж бодож явдаг юм бол байдгүй юм байна. Тийм үү? Байхгүй гэж ойлгох уу? Одоо тань жишээлбэл ямар гай санагдчихэв. Танд тийм бодож байвал асуудал байвал би гай болгонд чинь одоо жишээл хариулт өгч явуулж байна. Би өөрөөсөө асуугаагүй шүү дээ. Зүгээр та өөрт чинь тэгж бодож эмзэглэж явдаг юм байдгүй л. Тийм болохгүй. Би бол сонгуульд ороход одоо жишээл юу гэдэг нь сонгуулийн үр дүн гарсны дараа тим нэг имийг дутуу хийчихтэй эсвэл гай болчтой гэдэг тийм асуудал бол үнэхээр байна. Би бол хийх ёстой бүх юм хийсэн юм байна. Харин зүгээр хувь хүнийхээ дотор яг юм хямралын үед ингэж ажиллах бол үнэхээр бас хэцүү нэлээд асуудалтай байна. Яг эдийн засгийн өрсөлдөн дээр ажиллаж үтсэн бол бас өшөө юу бүтээх байсан болоо гэдэг ийм хувь хүний дотор л надад тийм нэг асуудал үлдсэн. Үед ерөнхий сайд байсан бол тийм ээ. Гэхдээ бол хямралтай үед одоо ингээд эргээд харахад гэхдээ бүх юм чи өөрөө цаг хугацааны дараа л тодордог л дөө. Тэгэл тийм учраас би бол нэг санаа зовхгүй. Одоо ингээд өнөөдөр Эрдэнэт тэгэл хэрүүл гарчлаа. Тэгэхэд Эрдэнэт өнөөдөр 100% Монгол болж байгаа өнөөдөр Эрдэнэтийн түүхэнд ч юм уу ингээд Монгол Улсын хөгжлийн түүхэнд зөвөрө бичигдэл явах байхгүй. Ард түмэн танд ямар дүн тавьсан бол? Тэгээд сонгуул болцсон шүү дээ. Сонгуулаар харилцаа тооцсон гэж бодож байна уу? Тэгээд зөвхөн надад зөв шаардсан наамд тэгээд бид нэр бүгдээрээ хамт дүнгээ тавьсан л та. Таныг ярилцлага одоо манай ярилцлаганд орно гэд хүмүүс маш их асуулт ирүүлсэн. Эндээс ерөнхийдөө тоомлох юм бол таныг буруутгасан зүйлүүд нь юу вэ гэхээр Дубайд хийсэн 1.2 тэрбум долларыг хүчингүй болгосон манай төлөх ёстой байсан. Дээрээс нь Эрдэнэтийн 49% гэдэг юм байна. Тэн дээр таныг буруутгаж боддгийн байна лээ шүү. Ер нь бол дандаа тийм гоё хүмүүс таалагдсан шийдвэр гаргадаг засгийн газар байвал ер нь сонгуул хийж явах юм. Тэр засгийн газар дандаа л байна шүү дээ. Мөнхийн засгийн газар байна. Тухайн үед хамгийн хүнд шийдвэр дараа нь улс оронд хэрэгтэй шийдвэр байдаг.
засгийн газар өөрөө тийм шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй тийм нөхцөл байдлыг зөндөө үүсдэг. Тийм учраас би одоо энэ засагт ажиллаж байгаа хүмүүсийг ч гэсэн би зоригжуулмаар байна. Шийдвэр олгон хүмүүс таалагдахгүй. Гэтэ эн чинь өөрөө Монгол улсад үр ашиг өгнө. Монгол улсын эрх ашигт нийцсэн. Өнөөдөр хүмүүс ойлгохгүй юм. Эсвэл өнөөдөр Монгол улсад хэрэгтэй гэж байгаа тэр шийдвэрүүдийг зоригтой гаргаад яваа. Тэгэл нэг 100-ын дэвсгэрчиг ингээл гаргасан шийдвэр бол хүн таалагддаг байл. Засаг тэр нь сонгуул Монгол хийж ямар ч утга байхгүй шүү дээ. Та зээлтэй юу? Би бол өөрөө хувьдаа бол зээлгүй. За, танай засгийн газар офшорын эсрэг хуулийг яагаад батлуулж дөнгөөгүй юм бэ? Магадгүй таны найз баяр цогт офшортой холбогдсон учраас тэрийг нэг хүсээгүй юу? Засгийн газар офшортой холбоотой асуудлууд тэр үед их хурлын гишүүд ч гэсэн санаачлаад хэд хэдэн асуудлууд бол их хурл дээр бол явсан шүү дээ. Би зүгээр энэ бүх процессуудыг харахад надад нэг л зүйл жоохон таалагдахгүй байна. Би нэг түрүүнийг хальт хэлээд өнгөрсөн. Бид нар нэг 98 оны үед ингээл казино гэж бас нэг энэ казино бол Монгол төгсөх ёстой мэн эдэргээд явж байгаад тэгэл нэг баахан тийм зохион байгуулалтын гэмт хэрэг бие үнэлэлт ийм буруу ийм юмны үр дүн гэл нэг тийм ойлголт бүгдээрээ төрчихсөн. Тэгэл 98 оноос хойш одоо ингээл 18 20 жил бид жишээлбэл энэ асуудлыг явуулж чадахгүй шүү дээ. Тийм ойлголт төрсөн учраас. Одоо ингээд нэг баяр цагт офшор гэдэг сая бас нэг өнгөрсөн 7 хоногт гараад бахан өөрөө тайлбарлагдсан билээ шүү. Би бол уншаад ойлгомжтой юм бэл. Үндсэн нэг сүртэй баг. Одоо ингээд нэг баяр цагт офшор гэж ярьсаар байгаа өнөөдөр юун дээр буруу юмруу хавьж ирэхээр офшор гэдэг маань өөрөө маш гүнзгий юм. Энэ зүгээр нэг хин нэг хүний дансны тухай асуудал биш байхгүй. Бүхэл бүтэн улсаараа одоо уул уурхай хөгжиж болтго юм бол банк санхүүгээрээ хөгжих Монгол улсын нэг хөгжлийн гарц шүү дээ. Давхар татвараас зугатаасан хөрөнгө оруулалтыг наашаага татсан энэ бүх зүйлүүдийг гаднаас хөрөнгө оруулалт ийм том хөгжлийн гарцны том хөгжлийн бодлого зарчим байхгүй юу. Тэрийг одоо өдөр ингээл ганц хүмүүний нэр ганц данс ярьсаар гоод бүхэл бүтэн энэ том ойлголтыг дахиад айгүй буруу юм, негатив юм гэдэг ийм юм руу оруулаад хайчиж байгаа байхгүй юу. Тэгэд энэ юмнууд нь ерөөсөө таалагдахгүй байгаа маа. Бид нар улсаараа жишээлбэл офшор гэж яагаад болохгүй жишээлбэл энэ хоёр том зах зээл байна. Орос хятад хоёр хизээж биеиндээ итгэхгүй. Монгол төржиж яагаад энэ хоёр гэрээ элчлүүдээ хийж болтгүй. Монгол яагаад офшор бүсэнд байж болтгүй. Давхар татвараас нь зугатаасан энэчээ орж ирж баг татвар төлдөг, татвар төлдөггүй энэ бүс нь яагаад байж болтгүй юм. Хуулиараа бид ингээд хэлэлцээд Монгол өнөөдөр офшор бүс болёо Аазта тий хоёр гүрний дунд болёо гэж болж болно. Тэр бас боломжийн хувилбар. Одоо болох боломж байхгүй байна. Үгүй боломжийн хувилбар хоёулаа зүгээр өөдрөг харъя. Тэрний дараагийнх нь болохоор өнөөдөр манай улсад офшор гэдэг юм байхгүй тийм хуультай орон та бүтээр амьдраад байгаа шүү дээ. Гэтэл баяр цогт гэдэг хүн сая доллароо мартчихсан байгаа л хүмүүсийн дургуутслыг хүргээд энэ шудраг биш байгаа байхгүй юу? Сая долларыг мартна гэдэг бол ер нь хэдэн саятай хүн мартах уу гэдэг дээр хүмүүс шудраг биш шүү дээ. Тийм учраас одоо жишээлбэл бидний офшор гэдэг асуудлуудаа бол нэлээд наантай цантаа хандах хэрэгтэй байхгүй. Одоо жишээлбэл шийдвэр гаргаж байгаа хүмүүс, улс төрчид ч юм уу ийм хүмүүс жишээлбэл офшоргүй одоо дансмаас элдв үнэтэй бол байхыг хориглоно гэдэг ч юм уу. Энийг ярингаа нөгөө асуудлаа тэр чигээр нь унгаж болохгүй шүү дээ. Тэгэхээр өөрөө бидний хөгжлийн нэг өөр нэг гарц нь байж болох юм уу, болохгүй мүү гэдэг юмнуудаа бид нар офшорын энэ асуудал дээр жишээлбэл шийдэх хэрэгтэй байхгүй. Одоо ингээл ямар ч байгалийн баялаггүй Хонконгийг хар, Сингапурыг хар тийм үү. Ингээл бүхэл бүтэн энэ татваргүй бүс энэ хөгжлийн гарц болгоод улс орнуудыгаа иргэдийг сайхан амьдруулад эхэлж байна. Дахиад бид нар нөгөө 23 их 80-ыг дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмээд явах нэг болцоогоо ийм одоо хоосон хэрүүлэр хагаа ичиж байгаа байна. Яг нөгөө казинотойгоо адилхан. Одоо офшор гэл бид нар бол цаашдаа ингээд банк санхүүгийн чиглэлээр Монгол өөрөө ийм тодорхой хэмжээний бүс нутаг болж хөгжих энэ болцоогоо гарахгүй мэнэ гэдэг юм руу бол. Тэгэхээр манай улс эзэлж энэ талаар ярьж байгаагүй шүү дээ. Офшор бүс. Одоо тэг ярьж эхлэх хэрэгтэй шүү дээ бид нар. Одоо бид хизээч ярьж байгаа асуудлаа ярьж байгаа л хизээч хэрэгжиж эхлэх байгаа төслүүдэд хөдлөж ижил бид нэр хөгжих тухай ярьж шүү. Тийм учраас өнөөдрөөс эхлээд ярил л та. Тэрнээс эн чинь нэг хүний дансны асуудал биш. Тэгээ хоёрдугаар би баяр цогтой юмыг одоо эн чинь би тайлбарлаад байгаа ч өөрөө тэр тайлбар би ньюс цэг юм дээр гарсан ярилцлагыг уншсан ойлгомжтой юм ирсэн бил. Тэр нь шаардлагагүй юм бол дахиад та нэвтрүүлэгтээ ороод ярьдсан байгаа ч тийм. Гэхдээ би цаана нь энэ өмгцсөн юмараа бид нар том агуулгынхаа ямиг, том зарчмынхаа ямиг, том Монгол улстай болцоо юмыгаа бид нар алга болгож хараад байна, байхгүй болгож хараад байна гэдэгт нь санаа зовж байгаа юм байсаар илэрхийлж. За таны бодлоор ер нь ингээд та өөрөө нийгмийг одоо нэлээд 50 хөндлөнгөөс харж байгаа бох те Монголын ард түмний амьдрал ер нь ямар хөө байна? Харин тийм учраас одоо энэ нэвтрүүлэгт орохын бас нэг утга учир нь би байсан болов уу гэж ингэж бодож. Тэгээ бид нар энэ нэг болцоогоо харж ихгүй бол энэ их хурл засгийн газрын харилцаагаа зөв жишээ нь
гаргаж өгөхгүй бол бид нар шийдвэр гаргаж чадахгүй байна. Яг энэ шийдвэр гаргах юм хаус руу орчод гаргаж чадахгүй хаус руу орчод. Энийг магадгүй үндсэн хуулийн нэмэлт хийх шаардлагатай гэж болно шүү. Өнөөдөр 65 магадгүй одоо ингээл та янз бүрийн шалтгаанаар ингээл ялагдлаа гэж яриад явчихна. 65 суудл авсан нам байгаа дээр бүх улс төрийн намууд зөвшөлдөж байгаад энэ үндсэн хуулийн нэмэлтийг хийх хэрэгтэй. Энэ өөрөө Монгол улсад хэрэгтэй байхгүй. Ингэжж явахгүй бол одоо ингээд би түрүүн ингээд би ванга шиг хэлж чинь 5-7 явахгүй л одоо тэгэл бусад бүх юмнууд явахгүй дахиад 4 жил явал яах. 5-7 жишээлбэл одоо яг энэ шинжээрээ ингээд сайн нүрсээ зөвөөл ингээд явах юм бол 4 жилийн дараа 2020 он гэхэд 5-7 нүрсний ордын үнц нь өөрөө байхгүй бол чи муу сайн нөөрэ холилдчих жишээлбэл гарах хэрэгтэй байхгүй. Муу сайнаа угааж агаад ч юм уу. Тэгэхгүй дараа нь муу нүрсийг нь хин авах юм. Хин ч авахгүй шүү. Өнөөдөр бүх сайн нүрс нь явна. Эдийн засгаас солонгоруулна гэж их ярьсандаа солонгоруулж чадсан уу? Харин энэ л яг дутагдаад байгаа байхгүй. Одоо бид нар уул уурхай яриад зогсохгүй байна. Уул уурхай яриад уул уурхайг явуулдаг юм бол өөр нь тэгвэл юу нь явуулдаг болох юм. Юмаа явуулдаг болохын тулд хүмүүс жоохон бас хазаараа татах хэрэгтэй шүү дээ. Нийгмээр нэг зөвшөлтсөд ойлголцоод хүрэх хэрэгтэй шүү дээ. За уул уурхайг явуулдаг юм бол тэгвэл юу аялал жуулчлал явуулах юм. Аялал жуулчлал явуулах юм бол ядаж гудамжинд байгаа гадны хүмүүс рүү муухай харгаа хэдүүлээ болцгоё л доо. Яг тэр хүмүүс чинь бидэрт мөнгө авчирч байгаа хүмүүс байхгүй юу? Гэх мэтээр ингээд нийгэм дээр бид нар ойлголцол яг нэг долгион дээр очиж цаашаа явах тухай яг ёстой. Түрүүний таны асуулт би нөгөө үзэгчд намайг их шүүмжилсэн. Тантай яриад асуусан асуултыг чи ингээд өөр тийш нь көтлөө явчих юм лээ. Тэгээд хариулт авч чаддаг юм байна гэж. Тэгэхээр Монголын ард түмний амьдрал яг ямар хуу харагдаад та ирсэн бэ? Эмзэглээд ирсэн юм уу? Бахархаад ирсэн юм уу? Нэг тийм миний урилгыг яаж би дөнгөж сая саран дээрээс буцсан юм шиг харагдахгүй байгаа ч тийм. Би энэ утаан дундаа хамт амьсгалаад явж байгаа хүмүүстэй. Энэ хүмүүсийн дунд одоо ингээд компаниудын дунд үнэхээр өнөөдөр мөнгө урсгал байхгүй байна. Зээл олдохгүй байна. Хүмүүс маань өнөөдөр ажлын байраа алдчих нь нэг жоохон ажил хийж байгаа хүмүүсийн өнөөдөр нэг сарынхаа төгсгөлийг залхуулад байна шүү дээ. Тэгээд хичнээн хүн цаашаа ер нь ажилгүй болчихвол тэгэл энэ бүх байдлууд чи юу гэхээр бид нар энэ 10 тэрбумын эдийн засаг дотор л байгаад байгаа. Энэ юмыгаа бид нар энэ саваа томруулахгүй бол айл өрхүүд би хэлээд байгаа шүү. Саваа томруулж яж хөвчдөг. Тэрнтэй адилхан одоо энэ усынхаа сав хөвчих юмнууд дээр хэдүүлээ болцоог нүгий л та. Энэ нэг 65 хүн шийдвэрээ гаргах болцоог нүгий. Энэ засгийн газар шийдвэрээ гаргах юмнуудаа явуулах болцоог нүгий. Хоосон ус төрүүдэд болилдоо. Ийм зүйлийг тэхгүй бол энэ хүмүүс чинь зарим хүмүүсийн муу ярьлаад байгаа шиг юмрууд бид нар явж магадгүй шүү дээ. Ингээл яваал байл. Ингээл өнгөрсөнтэйгөө зурлаа. Ийм одоо яг ийм Монголын ард түмний ийм хэцүү амьдрал руу ирсэн байгаа. Одоо танд харагдаж байгаа энийг танаа наавал хийсэн шүү дээ. Өнгөрсөн 4 жил. Харин ингээд айгүй хөнгөнөр дүгнээд байгаа байхгүй юу? Яагаад хөнгөн? Бид нар яагаад өнгөрсөн миний амьдрал өнгөрсөн 4 жил байхгүйгээр уруудсан. Ер нь улс орны одоо хямралын шинжийг ингэж хардаг гэж би ойлгосон. Дундаж давхарг нь хямрахаар тийм үү? Манай дундаж давхарг хямарсан шүү дээ. Бүр чинэлэг дундаж нь хямарсан байхгүй юу? Тэгэхээр энэ нөхцөл байдлыг өнгөрсөн 4 жил арчилсан нам бид бүхэнд хийж өгсөн үү? Одоо би хэлээ 2008-9 онд бид нар яг ингээд дэлхийд даяараа хямрахад бас яг ийм байдалд орсон. Байсаа. Тийм учраас өнгөрсөн 4 жилийн асуудал биш. Дараа нь асуудлууд яваад, оюу толгой яваад, том төслүүд яваад, наашаага уул уурхаараа гадны хөрөнгө оруулалтууд чиглээд 2010-11 онд бид нар хаан шиг амьдэрсэн. Үнэхээр яг ингээд за одоо ингээд Монгол руу юм цутгаад эхлэх юм байна. Бүх хөрөнгө оруулагчид Монголыг шүтцсэн юм байна. Нөгөө майнинг ойл явуулсан юм байна. Ингээд наашаага бүгд явах нь. Тэгээ бид нар эвдэрч эхлэе үсттэй. Хууль мөл гаргаал, гадна дотныхоо бүх хүмүүсийг авчиж эхлээл, лиценз бүх юмнуудыгаа яагаад энэ хүмүүстэй хууль хорой тогтоовол. Тэгээд ирлээд яг давхар дэлхий дээр бүх энэ ашигт малтмуудын үн унаад ирлээ. Тийм учраас энийг аль намтай холбоотой асуудал биш байхгүй. Дахиад яг өнгөрсөн 4 жил энэ уналт ингээд үргэлжлээд ирлээ шүү дээ. Эдийн засгийн энэ бүх уналтууд. Тийм учраас харин хилээд байгаа байхгүй юу? Бид нар ийм энэ уналтыг саармөгжүүлэх, зөөлөн газардуулах энэ бодлогыг арчсан авч явсан. Тэгээ энэ бодлого өнөөдөр үргэлжлээд явах юм бол одоо юу хүртлээ үргэлжлэнэ. Ашигт малтмуулын үн дахиж өсөлөө. Тэр нь 18 оноос өсөхгүй 19 оноос өсөхгүй ингэж явах нь. Тэр хүртэл бид нар бүсээ чангалж явах нь. Тэрнээс өмнө бүсээ чангалахгүй явна гэх юм бол наан бид нар орлогоо олох бусад юмнуудыгаа явуулах ёстой гэж би хэлээд байгаа байхгүй. Энийг айгүй амархан ингээл нэг тийм нэг би хэлээд ш нэг нам нэг ус орноо дампууруулчих, ард түмнээ ядууруулчих гэсэн ийм хэсэг бүлэг этгээдүүд биш ээ. Бид нар байж байгаа энэ объектив хүчин зүйл дотор амьдарч байгаа ийм л улс шүү дээ. Дэлхийн үн яаж нөлөөлж чинь бид нар яг энэ дунд л байж байгаа ш. 8-9 онд хямрахтан дагаж хямраад 10-11 онд босготон дагаж босоод одоо хямрахтан дагаж хямраад яваад. Тийм учраас энэ уул уурхаагаас хамааралгүй өөрсдийнхөө орлогыг олдог казино ч юм уу, морин тойруулах ч юм уу, эсвэл одоо тэр үйлчлэгээ юм уу, кино урлаг ч юм уу, эсвэл энэ аялал жуулчлал ч юм уу.
энэ IT-гаас ч юм уу ийм зүйлүүдийг л одоо хамтдаа босгож ирье. Босгож ирэхэд шийдвэр айгүй хурдан гардаг биднэрт тогтолцоонууд хэрэгтэй шүү дээ. Их хурлын 76 дотор оруулаад ингээд эцэс төгсгөлгүй улс төрлөө ороод их юм бол нэг ч шийдвэр гаргаж чадахгүй юм байна. Тэгэхээр өнөөдрийн та бүхэн ярианы сэдв ер нь таны сэдв нэг ийм юмруул чиглэж байна тийм үү? Учир зүггүй улс төрчхөн болъё. Тий. Дээрэс нь та боддоо бидний нийгмийг одоо хартаа. Одоо нэртэй нүртэй ямар хүн байна? Үгүй та яг ингэж хэл. За ингээд ус төрчдгийг байлаа. Ус төрч дотор нэртэй нүртэй одоо ингээд нэг за ядаж нэг 40-50% дэмжлэг авдаг хүн байна нөхөр олдохгүй байгаа байхгүй тий. Ус төрчтэй байлаа. Яг тэгэхээр шийдвэр гаргадаг дандаа хараалж ирдэг хүмүүс. Урлаг уран сайхныгаа хаар энэ том одоо аваргуудыгаа хаар Сомогийн Олимпийн энэ дэлхийн аваргуудыгаа энэ урлаг уран сайхан дуучид бүх хүмүүсийг хаартай. Одоо сүүлдээ бүр ингээд хамгийн гайгүй нэр хүндтэйсэн манай Далай Лам багш юм. Далай Лам одоо сүүлдээ бүр ингээд яаж хүмүүс юу чинь нийгмээр бид нар ийм юм руу яваад орчлоо шүү. Тэгээ бид нар хүүхдийгээ та хоёр миний хүү охин хинтэй адилхан бол гэж бид хоёр хэлэх юм. Хэнийг дуурай гаргаж хэлэх юм. Эсвэл одоо юу гэдэг барууныхныг заагаад Черч шиг болоороо Хиллари шиг Трамп шиг болоороо гэдэг ийм ярих юм уу? Үгүй шүү. Монгол дундаа байна шүү бид нар. Тийм учраас ингээд одоо энэ нэг ухаангүй энэ нэг буруу тийшээ явж байгаа бүтэн бүх юмгаа харлуулж байгаа бие бинийгээ үзэн ядж байгаа гүтгэж байгаа дэвсэлж байгаа энэ бүх юмнуудаа нэг зогсоох хэрэгтэй шүү. Нэг яаж зогсоох вэ? Гэхдээ тэгээд энэ үндэсний ойлголцол бий болох шүү. Энийг манлайлдаг улс төрийн хүчин, улс төрийн лидер гарах гэхлээр өнөөдөр байгаа энэ үндсэн хуулийн орчин чинь энийг гаргахгүй байна. Их хурлыг нь их хурл шиг ажиллуулж чадахгүй. Засгийн газар ерөнхий сайдыг нь ерөнхий сайд шиг хийхгүй гар хөлийг хаачаад энэ ерөнхийлөгчийг нь ажиллуулахгүй. Энэ бүх юмнуудаа бид нэг болох хэрэгтэй шүү. Энийг хийхин тулд ингэж ойлголцол бий болж иж тэгээд энэ жижигхэн үндэстнүүд сайн хөгжиж чадсан жижигхэн үндэстэн зөндөөш одоо жигдүүд еврей гэж ярьдаг. Энэ хүмүүс яаж энэ жижигхэн үндэстэн томорч чадчихна. Манайх шиг энэ байгалийн баялагтай улсууд яаж бас зөв бодлогоор явж чадчихна. Ийм рүүгэл бид нар орох хэрэгтэй байхгүй. Энэ эцэс төгсгөлгүй энэ бие биелүүгөө довтлсон, дайрсан, талцсан энэ юмнууд тийм яаж хизээ дуусах юм бэ гэдэг. Далай багшийн айлчлалаас болоод одоо Хятадаас зээл авч болохоо байлаа, эдийн засаг унчлаа гэл ингээд байгаа шүү дээ. Энэ дэр та довчхон байр суурь хэлж. Одоо л энэ хүмүүсийн оюун санааг яг энэ улс төр эдийн засагтайгаа холбоно гэдэг нь аюу хэцүү л дээ. Намайг их хурлд байхад ч тэр ингээд удирдах галдан тушаал дээрх энэ асуудал бол дандаа л босдог байсан. Тийм учраас энэ юмруу айл болох төр зэсэг бол бага л орох хэрэгтэй. Энэ хоёр хөршөөсөө бид нар нүгөөд явчихгүй. Хоёр хөрш маань биднийг бас хаяад орхичихгүйгээс энэ хоёр хөрштөгөө бид нар хил амаа олцгол шүү дээ. Энэ хоёр хөрштөгөө бид нар мууталцж болохгүй шүү дээ. Тэгэхэд одоо ингээд сэдвүүдээ хардаа 5 толгой урд хөрштөгөө урд хөршийг л эвгүй байдалд орсон хэрүүлийг бид нар дотроо хийж байна. Эрдэнэ тойд хөршийг л эвгүй болгосон ийм хэрүүлийг бид нар дотроо хийж наацхын жишээ. Тэгээ энэ мөнхийн энэ хоёр хөршөөстөгөө бид нар ойлголцсон бодлого явуулж ижил бид нар цаашаа явна шүү дээ. Энэ бие биенийг алж идэх яг уу улс төр хийх нь яг уу бие биенийхээ рейтинг элдв нэр хүн дээр тоглох яг. Энд чинь ард нь түлэгдээд үлдэх эсвэл шатаад үлдэх эх орн байж энэ юмгаа бид нар хайрлах хэрэгтэй шүү. Тэгээ энэ дээр л бид нар нэг үндэстний 3 сая хүн нэг одоо үндэснийхээ эмийг л гарахгүй. Энийг нь хэн нэг хүмүүс хэлж эхлэх ёстой. Ялангуяа ингээд сэтгүүлч нар ингээд та бүхний ч гэсэн өөрөөр мэдээж улс төрчдийн манлайлал хэрэгтэй. Тэгээ ингэж явж явахгүй бол энэ шинжээр бол бид нар бол хэцүү буруу зам руугаа бол яваад байна. Энэ Монгол Ардын нам ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэдэг нэг юм яриад байгаа. Тэн дээр Монгол улсын ерөнхийлөгчийг улсын хурлаас томилдог байлгая. За гүйцэтгэх засаглалынхаа эрх мэдлийг нэмье. Гэхдээ улсын хурлынхаа дор байгээ гэдэг ийм нэг өөрчлөлт яриад байгаа. Энийг хийх болохоор гарцаагүй үндсэл өөрчлөлт рүү яваад байгаа. Та энийг дэмжиж байгаа юу, эсэргүүцэж байгаа юу? Яг энэ жаргал зовлонгийнхын дундуур явцсан хүний хувьд би бол хэлэхэд бол бид нар бол энэ зүйлийг бол нэг талд нь гарах ёстой. Гарахаас шүүр аргагүй. Яг тэгэхээр зэрэг яг энэ 3 одоо институцийн хоорондох бидний энэ орон зай шийдвэр ядаж за зөв буруу гарах тухай асуудал биш. Шийдвэр гарах энэ хурдыг өөрөө маш удаашруулад байгаа. Тийм учраас үнэхээр энэ 65 гишүүн одоо жишээлбэл зориглоод энэ асуудал орё гэх юм бол одоо би жишээлбэл хувийн хувьд, иргэн хүний хувьд бол дэмжиж оролцсон. Яг тэгэхээр зэрэг энэ асуудлыг бол бид нар шийдэхгүй бол энэ асуудал бол ингээл үеийн үед ийм асуудалтай. Миний ард 29-т нь 30-т нь 31-т нь ийм адилхан зовлон яриа сууж явах байхгүй юу. Тийм учраас энэ асуудлыг бид нар бол зэгцлэгээс өөр арга байхгүй. Эдний ярьж байгаа энэ өөрчлөлт айгүй зөв те.
Ерөнхийлөгчийг их хурлаас томилдог байлгаад наад чинь шийдвэрлэх нэг хэлбэр байхгүй. Эсвэл ерөнхийлөгч одоо чухал мохот гэдэг гүц засаглаас тэргүүлдэг гэж болно шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар аль нам ялахыгаа шийддэг жишээлбэл байж болно шүү дээ. Энэ кабинетыгаа ерөнхийлөгчөнд толгоолоод явдаг ч юм уу. Тэгээд ингээд нэг тэрийг эргээл дахиад бид нар ярьж байгаа шийтгэл асуудал ярьж. Гэхдээ аль нэг тийш нь гаргаж өгөх ёстой байхгүй. Их хурлыг их хурл шиг нь болгох ёстой. Их хурл дээр компаниудын хөрөнгө оруулалтын гэрээг их хурл ярьдаг юм аа. Олон улсын гэрээ ярьдаг зөв. Тэр нь хоёр улсын харилцаа өшөө том асуудал зөндөө биш. Тэрнээс компани хөрөнгө оруулалтын гэрээг их хурл дээр 76 дээр ярьдаг байхгүй юу? Энэ бид нар жишээлбэл наадлынхаа асуудлыг хийх ёстой. Тэнгүүд их хурлын гишүүд нь яахлаараа биднээс эрх мэдэл явах гэдэг. Хууль батлах ёстой хүмүүс шүү дээ. Тэрнээс хөрөнгө оруулалтын гэрээ компани бизнес төлөвлөгөөг баталдаг газар биш байхгүй их хурл. Энэ юмнуудаа зоригтой бид нар хэлж ялгаа залгааг нь гаргах ёстой шүү дээ. Тийм учраас энэ өөрчлөлтүүдээ үнэхээр хийх шаардлага бол тэгээ энэ шаардлага гарч ийна гэдгийг одоо жишээлбэл таны өнгөрсөн 4 жилийн бидний амьдрал харуулж өгч байгаа байхгүй. Өнгөрсөн 26 жилийн бидний амьдрал харуулж өгч байгаа байхгүй. 26 жилд одоо бид нар бас үндсэн хуулиа өөрчлөх нэг цаг босноо гэвэл болсон л гэсэн. Та их орондоо хайртай юу? Яг шууд үнэнгээ хэлэхэд наач айгуу тийм өдөж байгаа асуулт сонсогдчих ингээл би танаас жишээлбэл та ээжтэй хайртай юу гэж асуухад та бол харин те мэдээч юм ярих юм гэж бодсон шүү дээ. Би их орондоо хайртай учраас би түрүү хэлсэн. Энэ нэвтрүүлэг төрж ирээд оролцож байгаа байхгүй. Би өнөөдөр ажиллаа өгсөн. Би дугаар ороод Та намайг тэгээд асуухаар л нэг ингээл ягаад тэгэхээр энэ хандлагын дандаа ингэдэг байхгүй. Энэ нөхөр ингээл нэг тийм буруу зөв шийдвэрүүд гаргацсан. Их орондоо хайргүй хүн өдрөө. Би одоо бүр тэрүүгээр нь хүлээж авдаг болох гэдэг шүү дээ. Тийм бол байхгүй. Их орондоо хайртай учраас би өнөөдөр энэ нэвтрүүлэгт ороод их орныхоо хөгжлийн тухай яриад байгаа. Тэрнээс надад нэг ус төржөөд авах сонирхол жалга, хэн нэг ус төрч элдв юмнууд руу дайраад авах сонирхол жалга. Таныг ерөөсөө өдөөгүй наад асуулт чинь. Тэгвэл би их орондоо дэндүү хайртай. Өөрөөс чинь дутхгүй. Би илүү мэлүү өдр гэж бодлоо одоо бас өөртөө чинь бас маргаад яах вэ? Одоо ер нь хоорондоо мархаа болио өдр гэж байгаа учраас. Та ер нь энэ асуултыг давхарж уурлаад байна уу? Үгүй. За. Би зөв ойлголцъя л гэж юм байна. За ингээд бидний нэвтрүүлгийн цаг дууссан. Цаг зав гаргаж ирж ярилцсан. Танд баярлалаа. Танд амжилт хүсье. За их баярлалаа. Тэгээд өнөөдөр үнэхээр бидний хувьд бол бас 26 жил ингээд нэг замаар зүтгэлээ шүү дээ. Тэгээд эргээд арчил намын алдаа гэдэг чинь бидний бүгдийн л алдаа. Ардын намын алдаа бас бидний бүгдийн алдаа. Миний алдаа биш. Амжилт бүх юмнууд нь ч гэсэн бидрийнх хамттай. Би юу хэлэх гээд байна вөхлөөр би зүгээр ингээ иргэний хувьд ч юм уу Монгол улсын хувьд гэж түүнээс танд нэг алдаа малдаа хариуцлах гэдэг биш. Тийм учраас энэ нэг усаа бидүүлээ яаж энэ Монгол улсаа хөгжүүлж яаж болцоогоо яаж хүмүүсийг сайн сайжруулах гэдэг юмн дээр ус төрийгөө нэг жоохон ингэж сурмаар байна. Одоо таны байнга идэвхтэй болдог Twitter-ийн орчин, Facebook-ийн орчин гэдэг ч юм уу энэ сошиал ертөнцийн дээр эсвэл энэ хэвлэл мэдээлэл дээр эсвэл энэ ус төр дээр бизнес дээр бүх юмн дээр ч гэсэн ингэж хараад үзэлтэй. Бидний хэрүүлгүй ертөнцийн нь байна. Тийм учраас хөгжлийн юмараа илүү маргалддаг болъё. Илүү энэ нэг аргаа болохгүй ингээ хагас жил зүгээр суугаад байгаа хүмүүсийг аргыг нь олуулад ажил хийлэгдэг энэ юм руу нь оруулъя. Тэгэхгүй бол энэ ч одоо юу ч хийхгүй ингээл хэрүүл хийгээл ингээл явдаг шүү дээ. Ингээд цаашаа бид нар байж болохгүй. Тэр юм өөрөө орох чивэл сан манлуугаа орох чивэл тэрлэгөө ор. Гэтэ нөхцлөө зөв төхөр ажлын байраа битгий алга бол татвараа битгий нэмвэл эсвэл гадагшаа гараад хөрөнгө усгах чивэл одоо энэ битгий Монгол улсаа муулаад те битгий энэ эдийн засгийн өөр бодлого санал болохгүй гэж битгий энэ ус төрөө хийгээд ийм зүйлүүд дээр л бид нэг мөр хариулт авмаар байна. Тэгээд цаашаа бол хамтдаа явах хэрэгтэй. Тэгээд энэ юмнууд л хүмүүс маань одоо л ингэж ухамсарлаж, орж, бие бинийгээ итгүүлж, үнэмшүүлж ингэж ятгах ингэж явахгүй бол бидний хүүхдүүд л илүү биднээс илүү их зовно шүү дээ. Ийм л хэлэх гэсэн байл. За баярлалаа. За үзэгчдээ баярлалаа. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагт эрг уулзцгаая. Баярлалаа. Тайз дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм дондж байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 200 грамм тийм. Сонгуя багвандгаа их хоёр нэг газар уулзахгүй юм шиг байна. И жишээлүүд сайн муу хэлэгдлээч гэсэн Монголдо хинч таних санжийн баяр байгаа байхгүй. Яриг байгаа. Та бид нар энэ таягаад наваг ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад дийлээгүй шүү дээ. Өөр зорилготой, улс төрийн зорилготой.
Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л дээ. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нар энийг дэврээгэл 20 жил явуулчлаа. Тэд нар сони юм одоо их хурлын гишүүний бүр ирэх гэж. Нэр хүндийн тань илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Тансаг байдлын төгс шийдэл.